20 мэдрэг үзэгчтэй өнөөдрийн та бүгдийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуус дугаараа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр сүүлийн үед Монголын нийгэмд хөгжил дэвшлээ дагаад сайн сайхан зүйл бий болж байгаа ч гэсэн мэдээж нийгэмлийн хойно сөрөг үйл явдал гаж буруу зуршлууд ч гэсэн байгаа нь бол үнэн юм. За тэгвэл бид энэ удаагийнхаа хилцүүлгээр цагаан дахал хэмээн нэрлэгддэг. За хард тамхи, донтох, эмгэг. За тэр дундаа сэтгэцэд нөлөөлөх юм бодис зэрэг одоо энэ сэдвийн хүрээнд нэр бүхий 5 зочинтой ярилцъя гэж шийдсэн юм аа. Тэгээд мэдээж улс болгонд бол энэ хард тамхи гэдэг зүйл бол аюулын арга дэлдэж байгаа. За 3.6 сая хүн амтай Монгол улсын хувьд ч гэсэн энэ айхтар цүрэг муу мухай зүйлээс хол биш байгаа ч гэсэн сүүлж явуулж байгаа нөхөө үйл ажиллагаа тайлан дүн шинжилгээр ил болж байгаа. За тэгвэл бид нар ямар ч байсан цаг 30 минутын хугацаанд энэхүү асуудлын эргэн тойронд бодит байдлыг ярий, гарц гаргалгааг бас хамтдаа хайгаар шийдсэн юм аа. За ингээд хилцүүл хүрэлцэн ирсэн та тавтаа талархлаа илэрхийлээ. Орчлоо нийлээ урт иж шиг боллоо. Тэгээд монголчуудын хувьд бол энэ хар тамхи болон за түүнийг дагалдан гарч байгаа сөрөг үр дагавартай энэхүү зүйлсийн талаар бол бас үе ярилцах ёстой, шийдвэрт арга хэмжээ авах ёстой гэдэг дээр та бүхэнд бас санал нийлж байгаа болов уу гэж бодоод өнөөдөр хилцүүлэг аль бисаар эхлүүлье. За өнөөдөр манай хилцүүлэгт Жаргал сайхны амгалан, хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын ахлах шинжээч. Батмунхийн Эрхэс Баатар, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх албаны эрүүгийн цагдаагийн хэлтсийн 3 дугаар тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа. Баасангийн Түмэн Дэмбэрэл, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн тэтгэгч нийгмийн сэргээн засах төвийн зохицуулагч. Гамбаярын Дашниям, Гайлын ерөнхий газрын хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн Гайлын улсын ахлах байцаагч. Зоригогийн Алтан гэрэл, Цэцэ мэт эмнэлгийн сэтгэл зүйч. Тэгээд та тавтаа талархлаа илэрхийлээд шууд ажил хэрэгтээ орно. За тэгэхээр ярилцах сэдв бол маш тодорхой. Та там маань болж өгвөл их товч тодорхой хариулт явуулчих юм бол бид бас энэ оногцсон цагаа үр ашигтай зарцуулна гэж ойлгож байна. За тэгэхээр яг та тавын бодлоор өнөөдөр яг энэ хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлтгэлийн энэ аюулын харанг бол ер нь яг хэр ойрхон байгаа вэ? Зарим одоо хүмүүс ярьж байгаа бол хаалга нээхэд л ер нь цаана байгаа шүү гэж хэлээд байна л да. Эндээс яриа эхлэж бодож байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн мансууруулахын мэдээлэл төлөвлөстэй холбоотой гэмт хэргийн басны тоо мэдээг дурдаад бас хийсэн тооч судалгааны дүгнэлтийг хэлчихье гэж бодож байна. За 2017 онд энэ одоо үйлчилж байгаа өвчин төгөлдрүүлж байгаа эрүүгийн хууль мөрдөгч эхэлснээс хойших одоо энэ хугацаанд бол цагдаагийн байгууллагад 2422 гэмт хэрэг бүртгэгдсэн. За бүртгэгдсэн байна. За энэ гэмт хэрэг нь бол одоо цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 0.64% эзэлж байгаа. За жилд бол дунджаар нэг 250 орчим гэмт хэрэг ингээд сүүлийн 9 жилийн хугацаанд ингээд бүртгэгдсэн байна. За нийт бүртгэж байгаа гэмт хэргийг одоо үлдгэсэн газраар нь авч үзэх юм бол нийслэл Улаанбаатар хотод 80 гаруй хувь нь ингээд үлдэгдээд байна. Нөө сурчлынхаа хөөмийн хэтэрчлээ ингээд дагаад. За бүртгэж байгаа иргэдийн насны байдлыг авч үзэхэд бол 13-аас 35 насны залуучууд одоо 90 гаруй хувь нь ингээд дийлэн хувь нь ингээд залуучууд маань энэ төрлийн гэмт хэрэг холбогдож үлдэж байна гэмт хэргийг. За нийт гэмт хэргийн одоо 70 орчим хувь нь одоо манай дотоодод Монгол улсад одоо ургадаг ургамал за босоод төрлийн бодистой холбоотой ингээд үлдэгдэг бол за 30 орчим хувь нь бол манай улсад байхгүй бодисыг гадаад улсаас улсын хэлээр хувьсаар нэвтрүүлж худалдан борлуулахын төрлийн гэмт хэрэг эзлээд байгаамаа. За манай улсын иргэд мөн одоо гадаад улсад зорчих сурах аялах энэ хугацаанд одоо бас гэмт хэрэг тухайн улстай гэмт хэрэг холбогдож байна. Одоо хууль бол 7 улсад 47 иргэн одоо энэ төрлийн бодисыг тээвэрлсэн бол улсын хэлээр нэвтрүүлсэн гэмт хэрэг одоо ингээд шалгагдаад тойрох юм ингээд хэлж байгаа юм дүн мэдээтэй. За манай цагдаагийн байгууллагаас бол 2030 он хүртэл одоо энэ гэмт хэргийн өсөлт ямар байх талаар ингээд прогноз судалгаа бас хийж үтсэн. Тэгэхэд бол ер нь гэмт хэргийн одоо хар тамхитай холбоотой гэмт хэрэг бол 7-оос 10%-аар бол ингээд цаашдаа бол өсөх хандлагатай. За үүнтэй холбогдоод эдмүрийн баримтаар хураагдах мансууруулах бодисын хэмжээ бол тэрнээсээ илүү бүр 40% хувиар ингэж нэмэгдэх магадaltaй байна гэсэн юм судлааг бол бид нар
гаргаад байгаа. Тэгэхээр бол энэ бол ганцхан манай улсын дотоод нөхцөл байдалтай ч бас холбоотой зүйл биш. Олон улсын энэ гэмт хэргийн нөхцөл байдал, бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдал шиг хандлага ч гэсэн манай энэ нөхцөлд бас нөлөөлөлтөд ингээ байгаа. Тэгэхээр бол ер нь ирээдүйд 2030 он хүртэл бол ер нь ингээ нэмэгдэх хандлагатай байна. Тоон судалгаагаас харахад. За баримтлага ажлаа эхлүүлье. Аюулгүй байдлын сайдар хангана шүү. Нухт боломжоор хангаж болохгүй шүү. За эхэл. Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотын нутаг дэвсгэрч сууралах юм сэтгэц нөлөөд бодис худалдан борлуулдаг лигнийг дайжлан баримтлалаа. Тухайн этгээд нь нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэц нөлөөд Пинака гэх нэршилтэй 300 мг бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл уг бодис нь 900 хүн нэг удаа хэрэглэх хэмжээтэй байсан бөгөөд хууль бус хэрэглэлтийг цаг тухайд нь таслан зогсоолоо. Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх таслан зогсоогч чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. За нөгөө гэмтэрэг зөрчлийн тоо жил ирэх тутам ингээд тодорхой юм хувийн хэмжээнд өсөд байгаа байхгүй. Энэ нь эндээс л юусаа харчиж болно. Тэгээ дээр нь шин төрлийн бодистой холбоотой одоо тэр улсын илэр хууль бус нэвтрүүлгийг одоо завдах үйлдэлүүдтэй нэвтрэх оролдлогууд тэр улс орондын шууд илгээмжүүдээр ирж байгаа байдал эдэртэй хэлбэрүүд нь янз бүрийн байдалд ороод одоо ерөөсөө хэцүү байдалд оруулж шít. Ингээ хил дээрх хяналтын байгууллагууд л одоо гайлын хяналт эдэр сайн тултаал одоо ингээд илрүүж таслан зогсоогоод явж идэг. Тэр гэмтэрэг зөрчлийн тоо гихтчил 2025 онд гарсан гэмтэргийн тоо байна. 2024 оныхтай харьцуулахаар бүр 20% өсөлттэй байна. Зөрчлийн тоо нь болохоор 26.6% өсөлттэй байна. Гэтэл 24 оны өсөлт мөн л адилхан гэмтэрэг зөрчлийн тоо энэ хавцаал бас өссөн байсан. Ингээд ерөөсөө өмнөх жилийнхээ гарсан гэмтэрэг зөрчлийн тоо ингээд жил ирэх тусам ингээд дахиад өсөд байна гэдэг чинь угсаа ингээд харанхд илдэж байна л гэсэн үг. Тэгээд энэнд одоо өртөж байгаа хүмүүс маань ерөөсөө хууль бус хэрэгэлтэнд өртөж байгаа хүмүүс бол ерөөсөө л залуу өсвөрөө хийх юм байгаад байна. 30-д хүртэлх насны залуучууд ихэнх нийцлээд байна шүү дээ. Тэгээ энэ дээр анхаарах цаг болжээ гэж юу үзэж байгаа. За, төрийн зохицуулагч. За, тэгэхээр миний хувьд бол энэ эрүүл мэнд урьдчилан сэргийлэх чиглэлээр л одоо тусламж үйлчлэг үзүүлдэг чиглэлээр хэрэгжүүлж байгаа хүн. За, тэгэхээр ер нь энэ үдсийн асуудал буюу энэ мансууруулах сэтгэцнүүдийн үдсийн хамааралтай хүнийг эмчлэх тогтолцоо гэж бий. За, эмнэлэг суурилсан тогтолцоо буюу хордлого шаардлага биеийн зовир арилгах эмчилгээний нэг хэсэг бий. За, нийгэм хамт олон тулгуурсан сэтгц нийгмийн сэргээн засах тусламж үйлчлэг гэсэн ийм хоёр хэсгээс бүрддэг. За, тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчлэгээ бол мэдээж эрүүл мэндийн даатгалаар улс орнууд эмнэлэг суурилаа зохион байгуулждаг. Нийгмийн одоо эмчилгээний загвар модель манай улсад маш их орхигдож ирсэн. Тэгээд 22 онд энэ Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гараад энэ архины асуудал дээр гарсан л да. За, тэгээд энэ дондох эмэгтэй хүмүүст тусламж үйлчлэг үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх ийм зарлиг гарсан. Энэ зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ эрүүл Монгол үндэсний хөдөлгөөний санаачлагаар манай төв ажиллаж байгаа. За, бид бол энэ дондох эмэгтэй бүх төрлийн дондох эмэгтэй хүмүүст сэтгэл засал танин мэдхүйн цогц үйлчилгээг одоо олон улсын байгууллагын зөвлөмж удирдамж нийцүүлээд ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За, хүмүүс бол нэг урьдчилан сэргийлэх ажил гэж ярина. За, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол анхдагч, хоёрдогч, гуравдагч гэсэн хэсгээс бүрддэг. За, нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Харт эмэгт мансууруулах бодис тэмцэх хаалб энэ хоёр байгууллагаас гаргасан эмчилгээ урьдчилан сэргийлэх удирдамж гэж. Энэ хүрээнд л одоо бид одоо Монгол улс бас энэ чиглэлийн бодлогоо тодорхойлж энэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Хүмүүс одоо харт тамхи гэхэр нэг айдас төгшүүрээр одоо хүлээж авдаг. Боломж эмчлэгдэх, эдгэрэх боломж бий. Боломжгүй зүйл гэж байх. Цагдаагийн байгууллагаас мансууруулах юм сэтгцэд нөлөөд бодисын хууль бус сэргийлэлтэд хяналт тавих, хууль бус үйлдэлийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Шөнийн зангины болон цахим тоглоомын газрууд, сэжигтэй байр байгууламжуудад хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Иргэд та бүхэн ойр дотны хүмүүсээ мансууруулах бодисын хэрэглэгч донтогч болохоос өмнө урьдчилан сэргийлж, 50 хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Би бас нэг товчхон тоо мэдээлэл танилцуулъя тий. Сүүлийн 8 жилийн байдлаар хийсэн
судалгаа тоо мэдээлэл надад байна. Энэ дээр ямар мэдээлэл байна вэ гэхлээр сүүлийн 8 жилийн хугацаанд 16 улс орноос 100 удаагийн улсын хилээр хар тамхи мансууруулах утсыг сэтгцэн төлөвлөлтийн бэлтгэлийг хууль ёсоор нэвтрүүлэхийг завцсан үйлдэлийг илрүүлж ажилласан байгаа. Эдгээр тоо баримт нь болохоор энэ нөгөө ковид цар тахал идэвхжиж исэн үе 2021 онуудад зарим жилүүдэд нөгөө хилийн бомбууд хаалттай байсантай холбоотойгоор илрүүлэлт байхгүй гэж үзэх юм бол жил дунджаар нэг 17-оос 20 орчим үйлдэлийг илрүүлж таслан зогсоож хуулийн хэлтийн байгууллага руу шилжүүлж ажилласан гэсэн үг байна. Эдгээр нийт үйлдэлийн ерөнхийдөө 60% нь улс орны шууд дийлгэмжийг ашиглаж бас илэр хууль ёсоор нэвтрүүлэхийг завцсан үйлдэл бүртгэгдсэн байдаг. Мөн дийлэнх үйлдэл дээр нь болохоор бусдын бичвэр баримтыг ашиглах юм уу? Бусдад дайвар хэлбэрээр өгж улсын илэр нэвтрүүлэхийг завцсан. Яг тухайн нөгөө энэ этгээд маань өөрөө бусдыг ашиглаж ингэж улсын илэр хууль ёсоор нэвтрүүлэхийг завцсан үйлдэлд хамгаалж явдаг гэсэн үг. Тэгээ ерөнхий тоо мэдээлэл хараад үзэхээр энэ төрлийн гэмт хэргийн улсын илэр хууль ёсоор нэвтрүүлэх гэмт хэрэг зөрчил ерөнхийдөө жил ирсэн өсөх хандлагатай байгаа. Тийм ч учраас гайлын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх чиглэлд онцгойлон бас анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжийн шинжилэл бусад шаардлагатай аль багцны чадхыг хүчүүлэгч гэдэг юм уу арга хэмжээнүүдээ ингээд авч хэрэгжүүлээд ажиллаж байна. За сэтгэл зүйч ямар байр суурьлаар хэлэх вэ? Бидний хувьд бол яг нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчлэг бол нэг олон улсын стандартад нийцсэн дадлаг туршлагыг судлах, аль болох үр дүнтэй үйл ажиллагаа явуулах чиглэлээр бол ажиллаж байгаа. Яг олон улсын судалгаагаар бол сүүлийн эх 10 жилдээ бол хөгжбүү орнуудад бол 30%-аар бол энэ төрлийн бодисын хэрэглээ бол нэмэгдэх хандлагатай байгаа гэсэн ийм судалгаа гарсан байдаг. Тэгэхээр нийгэмд бол яг энэ донтолт гэдэг зүйлийг хүлээн авч байгаа байдал нь бол ер нь өвчин гэхээсээ илүү нэг өсөндөө ингээд буруу эрхэлсэн ч гэдэг юм уу, хийж байхаа олж чадсан ч гэдэг юм уу, энэ байдлаас нь хүлээн авч байгаас манайхаас нөгөө нийгмийн хариуцлага өрөөнд бол энэ талтыг бол зөв ойлголт өгөх тал дээр бас ажиллаад ингэ явж байгаа. За та таваас их товчхон хариулт авлаа. Тэгээд ингээх үү. Ярих сэдв бол нэлээ их байна. Гэтэ айлхоор ингээд хураангуулахыг одоо хичээ гэж бодож байна. Энэ нэг юм кино байдаг. 1987 онд Австралийн телевизээр гарсан 3 ангитай Бангкок Хилтон гэдэг жүжигчин Никол Кидманы тоглодог. Тэгээд нөгөө хар тамхи тээвэрлэж яваад ингээд баригдаад тийм ээ цааз яв сонсоод тэгээд сүулдэ өөрийнхөө эцэг болоод сайн өмгөөлөгч ачаар ингээд шоронгоос орогддог. Би одоо хүүхэд байхдаа энэ киногаар л хар тамхи гэдэг юм аюултай юм байдгийг би одоо төсөөлж илээ л да. За тэгээд сүүлд энэ 2022 оны 9 сард Netflix-ийн Narcos Saints гэдэг нэг юм бас юм сериал гаргасан. Энэ Суринам улсад одоо Өмнө Солонгосын пастор хууль бус одоо энэ хар тамхины картелүүдтэй хэрхэн холбогддог талаар үзүүлдэг те. Тэгэхээр одоо шинэ үеийн оюутан залуучууд бол нэг хүүхэд залуучууд бол энэ киногоор бол хар тамхиг төсөөлж байгаа. Миний хувьд бол түрүүний харуулдаг Бангкок Хилтон гэдэг. Тэгэхээр би юуг та таваас асуух гэдэг нь гэхэлэр өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа мансууруулах сэтгцэд нөлөөлөх энэ бодисын энэ хууль маань ер нь яг хэр чанартай хууль вэ? Энэ мөрдөгдөж чадж байгаа нэг. Хоёрдугаарт энэ хуулинд одоо нэмэлт засвар өөрчлөлт оруулах тийм цаг үеийн шаардлага гарч ийн үү гэдгийг би та таваас асуух гэдэг юм л та. Энэ талаар та хэд манай точин бас байр суурь илэрхийлж. За 2002 онд энэ хууль батлагдаад мөрдөгдөд эхэлсэн. Одоо 24 жил өнгөрчлөө тий. Гэтэл одоо 2002 онд энэ хар тамхитай холбоотой гэмт хэрэг бол 2 удаа л бүртгэгдчихсэн. Хууль батлагддаг жилээ. Гэтэл үүнээс хойш яасан нь жил бол бүр өссөөр яваад ирсэн. Тогтмол өссөөр яваад ирсэн байгаа байхгүй. Тэгээ үдээ 2025 оны тоо мэдээлэл хамгийн сүүлэхээр байгаа тий. Энэ байдлаас харахад нэг гэмт хэрэг зөрчлийн тоо нэмэгцээр байна. Энээс үзэхэд энэ хуулийн одоо зохицуулах чадвар алдагдсантай холбоотой гэж юу н харж дүгнж байгаа юм. За дээр нь нэг анхаарах зүйл болохоор нэг мансууруулах сэтгцэд нөлөөд бодис гэдэг ойлголт байна тий. Энийг бол манай улсын хууль тогтоомжоор бол 1961 1971 оны нэгдсэн үндэсний коммуни байгууллагын коммунист заасан бодисоор л одоо тодорхойлж явж ирж байгаа. Гэтэл үүнээс хойш одоо олон улсад одоо шин төрлийн маш олон бодисууд гараад ирлээ. Тэрэн дээр нэмээд уруул ашиглах эрсдэлтэй юмнууд гараад ирлээ. Тэгэхээр яах нь одоо бид бүхэн Монгол улс маань дотоодын одоо энэ бодисын жагсаалттайгаа болох хэрэгтэй байна. За зүгээр ч нэг жагсаалттай болчихгүй нэ. Энэ жагсаалтандаа бодисуудаа ангилах шаардлагатай болж байгаа байхгүй. Ямар бодисоо ингээ хориглох юм тий?
одоо тэр эргэлтэнд бизнесийн эргэлтэнд хэрэглээ ашиглалтанд аль нь байхын аль нь хяналтайгаар хэрэглэгдэж авахын гих мэтчлэн ангилах шаардлага гарч ирж байгаа байхгүй. Дээр нь ургамлын асуудал, ургатуур үдсийн асуудал гих мэтчлэн гарч ирж байгаа. За ингээд ангиллаа судлаад бид нэг ямар ч гэсэн дотоодын жагсаалттай болох зохицуулт бол нэм чухал болчиход байгаа. Гэх мэтлээ олон шалтгаанууд дурдаад байгаа. Дээр нь олон улсын гэрээнд заасан үүргээ Монгол улс биелүүлэх шаардлагатай болсон байдаг. Тэгээ энэ дээр болохоор нөгөө мансууруулах сэтгцэд нөлөөд төр жагсаалт заасан бодисуудаа эргэлтэнд оруулахтай холбоотой хяналттай авах үүрэг хүлээсэн байдаг. Зөвшөөрлжүүлэх үүрэг хүлээсэн байдаг тий. Гэтэл хяналтандаа авч чадчихэв үү гэд бас түн шинжилгээ хийгээд үзэхээр бас нөгөө зохицон орчноосоо болоод хууль тогтоомж тодорхой бусаасаа болоод хяналтаандаа бүрэн авах боломжгүй тийм ээ. Дээр нь зөвшөөрлийн тогтолцоо зөвшөөрөлд авч байгаа юм байна уу гэхээр бас байхгүй болчиход байгаа зарим тал дээр. Тэгэхээр яг уу энэ бодистой холбоотой эргэлтийн хэлбэрүүдээ нөгөө нэг ангиллалтайгаа уялдуулж ямар бодисон дээр ямар эргэлт явж иж хууль ёсны эргэлт болох юм бэ гэдэг хуулиар тодорхой болгохыг зорж байгаа юм. Одоо тодорхой бус юмыг тодорхой болгох шаардлага байна гэсэн үг. Эд дурандаа дээр бодлоо хууль тогтоомжийн мөнгө нөхцөл байдал. Одоо энэ хууль бас хэллээ хэрэгжээд бас олон жил болсон. Өнөөс хойш одоо гэмт хэргийн нөхцөл байдлын өөрчлөлтөд тоо хэмжээтэй холбогдох чинь тоо нэмэгдээд насны байдал ингээд залуутсан байна. Тийм болохоор хууль эрх зүйгээ одоо шинжлэх. Тэгээд олон улсын гэрээ конвенцэд нийцүүлэх. За зарим одоо гэмт хэрэг одоо гэж тооцогддог байсан үйлдэлийг гэмт хэрэг тооцох. Дээрээс нь энэ мансууруулах бодис нь өөр ингээд хөгжөөд байгаа юм. Одоо шинэ төрлийн бодис гэдэг маш олон төрлийн бодис ингээд шинээр зохион бүтээгдээд ингээд хууль бус эргэлтэнд ороод ингээд явж байгаа. Энийг бас хааж хязгаарлаж хариуцлага хүлээхийн тулд энэ төрлийн бодисуудыг одоо манай улс дотооддоо мансууруулах болон сэтгцнүүд бодис гэж үзэж одоо хязгаарлах. За мэдээж нөгөө талдаа хууль ёсны хэрэглээг нь бас хамгаалж зохицуулах юм шаардлага бол байгаа. Тийм ч учраас одоо тэгж үзээд засгийн газар болон хууль зүйн дотоод хэргийн яам анс одоо ингээд ажлаас гарсан одоо хуулийг шинжилнэ хариулах ажлын хэсэг байгуулагдсан байгаа юм байна. Тийм төсдийг ингээд урьдсан байдлаар бид боловсруулад ингээд ажиллаж байгаа юм. Тэгээд энэ талаар бол бас дахиад өшөө ярих юу гарах бах те жагсаалт энтрийг тайлбарлаад ярих юм бол ингээд болно. Монгол улсын хувьд тэгээ залуучуудын орны хувьд хар тамхины хэрэглээ аюулын харан дэлгэж байгааг баталж байна. Энэ үндэстэн дамсан мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодистой гэмт хэрэгтэй дан цагдаагийн байгууллага тэмцэхэд хангалтгүй. Ийм учраас нэгдүгээрт мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодис эргэлтэнд хяналт авах хуулийн шинжилсэн найруулгыг боловсруулах. Эрүүгийн хууль болон зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ялын бодлогыг чангатгах, нэ ялангуяа тээвэрлэгч, худалдагч, хэлгээлээр нэвтрүүлэгч хүмүүсийн ялын бодлогыг чангатгах. Ийм хууль эрх зүйн орчны шинжилт хийх ажлыг ажлын хэсэг холбогдох яамнуудын төлөөллийг оруулж мансууруулах юм сэтгцэд нөлөөд бодис эргэлээний тархалтын хамт судалгаа хийх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах энэ ажлыг зохион. Тэгэхээр ер нь энэ каноны зургал адилхан харагдаж байна л да. 2001 онд энэ нүүбийн хүн амын хөгжлийн сан Альянсгийн олон улсын байгууллага хамтраад нэг судалгаа хийжсэн. Энэ хил орчмын бүс нутагт хар тамхины хэрэглээг хэрэгцээр. Энэ судалгааны ажилд би өөр оролцож байсан. Тий, хууль гарахаас өмнө гэсэн үг шүү дээ. За тэр үед одоо хүмүүсийн хандлага хар тамхи гэж юу төсөөлдөгч байлаа яг. Тий. Тэгээд сая дөрөв ярьж ин тэ бүртгэжсэн гэмт хэрэг. За яг энэ бодисын асуудалтай дундх эмхтэй хүмүүс одоо тоо толгой бүртгэлтэй байлаа шүү дээ. Авар осол гэмтлийн шалтгаантайгаар нэг өвчин намдах зорилгоор энэ дээр хэрэгэлдэг тийм асуудалтай болцсон хүмүүс одоо наркологийн эмнэлгийн хяналтанд байлаг нэг 100 гаруй өвчтөн л тэр үед тэгж тийм тоо мэдээ байдаг гэсэн. Өнөөдөр бол энэ харьцан өөр болцсон шүү дээ ерөөс. Тэгэхээр бид нар энэ цаг үетэйгээ тохирсон хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэн зохион байгуулах вэ? Хэрхэн энэ харилцааг зохицуулсан нарийн зохицуулалт алга, эмчилгээ үйлчлэгийг зохицуулсан тийм зохицуулалт алга. Тэгэхээр өнөөдөр цаг үеэ дагаад энэ бүгдийг нарийн зохицуулсан салбар хоорондоо уялдаа зохицуулсан тийм зохицуулалт хэрэгтэй. За, ахлах байлагч. За, одоо энэ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль батлагдах үе одоо манай бас нийгмийн эдийн засаг одоо
ард иргэдийн гадаад дотоодод зорчих хөтөлбөр гэдэг юм уу те. Энэ бүх нөхцөл байдал мэдээж шал өөр байсан баг. Мөн Эрхэс Баатар даргын түрүүнд танилцуулсан тоо мэдээлэлээр дурдгдсан одоогийн нөхцөл байдлаар бол 30-40%-ийг нь одоо гадаад улс орноос орж ирж байна гэдэг. Тухайн үед ерөнхийдөө бол улсын хилээр нэвтрүүлэх тийм хэрэг зөрчил одоо бүртгэгддэггүй баг үлдэгддэггүй ч байсан баг. Тэгэхээр чи яг нөгөө цаг үетэйгээл нийцүүлээд тухайн одоо хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулийн дээр ерөнхийдөө бол нөгөө ач холбогдол бага байсан учраас гайлын байгууллага дээр ерөнхийдөө яг хариуцсан ажил үүрэг нь ерөнхий ингээ орцсон байсан болвол одоо энэ шинээр боловсруулж байгаа хуулийн төсөл төр маань гайлын байгууллагын эрх үүрэг тийм ээ хэрэгжүүлэх арга хэмжээ бүх юм ингээд бас нарийн тодорхой ингээд тусгагдж орж өгж байгаа нь бас энэ төрлийн гэмтрэхтэй тэмцэх гайлын байгууллагын үйл ажиллагаанд бас арай жоохон үйл ажиллагаа тодорхой болгох тий хэрэгжүүлэхэд сэтгүүм тийм болж ийн гэж үзэж байгаа. Тийм болох шаардлагатай болсон баг ер нь. Сэтгэл зүйч. Хууль эрх зүйн хувьд бол бас бодолтой зүйлүүд бас байдаг гэдэг юу гэхээр бол хуулиндаа сайн дураар хэвтийн эмчнүүд нэгээ заагаад өгсөн хэрнээ. Яг эмнэлгийн тусламж үйлчлэг авъя гэхээр улсын эмнэлгүүд нь орхон нэг хүрэлцээгүй байдаг ч юм уу. Дээрээс нь хувийн эмнэлгүүд нь бас нөгөө эн чинь өөр удаан хугацаанд бас хэвтийн эмчлүүд хамгийн багадаа 1-3 сар хүртэл ингээд хэвтийн эмчлүүлэх шаардлагатай болохоор хувийн эмнэлгүүдээр бас ингээд амжиргааны боломжоос хамаараа одоо хэвтийн эмчлүүлэх мөнгөслөн юм бүрдэж өгөөгүй байх. Тэгээ одоо сүүлийн үед бол яг ирж байгаа хүмүүсийг хараад байхад бол харьцангуй залуу болсон. Одоо түүнд хэлдэж 13-аас дээш нас гэх. Тэгэхээр ер нь нөгөө хүн одоо хуулиндаа согтруулах ундаа хэрэглэх насыг бол 21-ээс дээш гэж заагаад өгсөн байна. Яагаад гэхээр тухайн хүмүүс нь бол бие биений төлөвшлийн хувьд тархины эдсийн одоо төлөвчлөлтийн хувьд бол яг ингээд нэг бүрэн одоо нас нүрсэн оноо хэрэглэх хэрэгтэй гэж заагаад өгсөн байдаг бол хар тамхи одоо сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэл байцыг бол 13 наснаас дээш наснд хэрэглэж байгаа чинь тухайн хүмүүст маш удаан хугацаанд ингээд ажиллах шаардлагатай болоод тэгэхээр хууль эрх зүйн хувьд бол тухайн хүмүүс одоо амжиргааны түвшин бол хамаагүй бага одоо хүмүүс бол хэрэглэдэг болсон болоод тэгэхээр энийг ингээд яг сайн дураар эмчилгээ үйлчлэгээ авъя гэхээр нөхцөл нь ерөөсөө бүрдээгүй иймэрхүү бас хүндрэлтэй талууд бас гараад байгаа. Хар тамхины хэрэглээ за энд оролцож байгаа гэмтрийн нөхцөл байдал нийгмийн аюулын шин чанар бол бас санаа зовнох хөөц үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үс хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Тийм учраас хуулийг одоо шинжилгээр Монгол Улсын засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яамнаас ажиллаж байна. За бид энэ хуулийн хүрээнд 4 асуудал ганцхан харж байгаа. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт бол энэ урьдчилан сэргийлэх соён гэрүүлэх ажил, за боловсрол, гэр бүл энэ одоо хүрээнд хийх ажлууд маш их байна. Мэдлэг мэдээлэл тутамг хор аюулын шин чанарыг ойлгодгүй эцгийн бас боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд арга ажиллагааны хувьд бас яг ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна. Тэр учраас энэ дээр бол бид цогц шинжилгээ хийх шаардлагатай. Нөгөө талаас хууль сахиулах байгууллага энэ байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийг сайжруулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр хийх ажлууд байна. За өнгөрсөн онд бол Монгол Улсын засгийн газраас хар тамхитай тэмцэх газрын хар тамхитай тэмцэх алба болон өөрчлөлт зохион байгуулсан. Та тав чи ер нь жоохон нэг тал болчих гээд байна те. Одоо спортоор ярих юм бол би довтлоно. Та тав хамгаална те. Одоо бас нэг ийм уур амьсгал туйлын бас найрцаг бас орчинд өрнөхгүй л те. Хатгах бас шүүгдэх юмнууд байна. За ингээ хар тамхи гэдэг энэ аюулыг зөвхөн чиг үүргэн гэгдэж байгаа тагнуул цагдаа гайл гэж бас явцуурч боломгүй байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ бол нийгмийн одоо бүх талын оролцоо байж ижил энэ аюулаас бид нар хол байж чадна гэж ойлгосон. Гэхдээ энэ гурван байгууллагт шүүмжлэлт хандах нэг юм байгаа. Сайн ажиллаж ийн гэдэг байгаа мөртлөө яагаад тэгвэл энэ хар тамхины төрлийн энэ бодисууд те энэ бэлтгэл энэ донтуулагчдын элементүүд энэ улс орнд байгаад байна. Мэдээж Аладдины шидэд дэлгүүнээс бэрд гарч ирээд энэ одоо зүйлийг бол гаргаж ирээг нь тодорхой. Өөрөөр хэлэх юм бол тагнуул цагдаа гайл гурав сайн ажиллаж байгаа тохиолдолд бол би орж ирэхгүй ч ойлгоод байна. Тэгэхээр яг ямар нүх сүгээр нь одоо ингэж орж ирээд байна те. Бид нарыг гайхаад байдгийн. Тэгээ иргэд ч гэсэн одоо юу гэдэг нөгөө мэдээж энэ хэрэгжилж байгаа донтож байгаа залуучууд одоо тээвэрлж байгаа энэ дилер болж байгаа нийлүүлж байгаа хүмүүс буруутай. Гэхдээ энэ нөгөө нэг бид нар ч нөгөө буйныг гаргахгүй бузрыг оруулахгүй гэдэг чинь яг харахгүй л энэ гайл цагдаа тагнуул дээр ч л очичоод байна л да. Тэгэхээр чиг үргийн байгууллага энэ дээр ямар шүүмжлэг хүлээж авах уу? За гайл эзэхлээ. За тодорхой хэмжээний шүүмжлэг хүлээж авнаа. Энэ дээр бас улсын хилээр хууль бусаар эзүүл нэвтрүүлэхтэй тэмцэх одоо ганц бас ард амх мансруулах бодис гэхгүйгээр тийм ээ. Тэмцэх илрүүлэх үйл ажиллагаанд хамгийн чухал юм юу вэ гэхлээр ерөнхийдөө л одоо эрдэнэтгэн аппарат тоног төхөөрөмж. Тоног төхөөрөмжийн л одоо
сайн байж иж тэрний тусламжтайгаар л энэ төрлийн хэрэг зөрчил илрүүлэхгүй болвол одоо улсын хилээр нэвтэрж байгаа өдөртөл гэхэд одоо нэг бомтоор тий одоо сэлэнгийн бомт гэдэг юм уу Чингис хаан гэдэг бомтын юм нэвтэрж байгаа зөрчигчдийн тоог аваад үзэхээр тухайн иргэн болгоны нэвтэрж байгаа биед нь болон гар ачаа чимдаан сав нэг өвчлө үүсэх юмш боломжгүй. Тэгэхээр энийг яаж илрүүлэх вэ гэхээр ерөнхийдөө л багаж тоног төхөөрөмж. Энийгээ бас гайлын байгууллага хараад энэ сүүлийн 4-5 жилийн хугацаанд бас үе шаттайгаар тоног төхөөрөмжөө сайжруулах, албаагчтай чадваржуулах чиглэлд анхаараа явж байгаа. Мэдээж бүх зүйл нөгөө бас улсын төсөвтэй хамааралтай байдаг учраас бас манайхаас санал болгоод хөрвүүлсэн ч гэдэг юм уу бүх одоо жагсаалтаар нь тоног төхөөрж багж ингээд бүгдийн шинжилгээ явуучих бас боломжгүй. Үе шаттай бас ач холбогдолтой талаас нь харж ээж ингээд явдаг. Ийм асуудал байгаа. Ерөөсөө л одоо санхүүжилт тийм ээ багаж тоног төхөөрөмжийн шинжилэл олон улсын жишгтэй нийцэх тийм л асуудал. Цагдаа. Шүүмжлэлтэй хандах зүйл байгаа хаа би тэрийг бас ойлгож байна. За энэ төрлийн гэмт хэрэг өөрөө нууц талд аргаар зохион байгуулалтаар үлддэг гэмт хэрэг. Энэ юу гэсэн үг гэхээр одоо хулгай ч юм уу хүнийг санаатай алгач гэдэг юм уу те бусад төрлийн хэрэг үлдэгдээд ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдээд ингээд бүртгэгдээд 1 2 гэж тоологдоод ингээд явдаг. За энэ гэмт хэрэг одоо цагдаагийн албаагч би ч юм уу хийнэг албаагч заавал илрүүлж ээж 1 2 гэдэг ингээд тоологдоод тооны явдаг. Тэгэхээр одоо энэ гэмт хэргийн тоо ингээд өсөд байгаа нь бас цагдаагийн болон бусад чиг үүргийн байгууллагууд бас илрүүлэх үйл ажиллагаа бас тодорхой хэмжээнд явж байна гэж бас ойлгож болох. Ягаад гэвэл энэ бүртгэгдэд шууд өөрөө ил гарч бүртгэдэггүй хэрэг байхгүй үлдэгдээд заавал цагдаагийн байгууллага тусгай хүчний байгууллага заавал илрүүлж ээж одоо ингээд гарч ирдэг зүйл. Тийм болохоор ингээд бид нар бас тодорхой хэмжээнд илрүүлтийг ингээд жил болгон ингээд энэ өсөх хандлагатай харагдаад байгаа нь бас бид нар өөрсдөө хэмжээнд бас ажиллаад л байгаа гэж би ойлгож байна л доо. Мэдээж та бүхэн бас өөрөөр бас харж л байгаа. За энэ хоёрдугаарт энэ хэргийг нөгөө гэмт хэргийг илрүүлэхэд алба хаагчийн бас ур чадвар, доктор суршилтай байж туршлагаж явах тийм ээ. Энэ маш заашгүй хэрэгтэй. Дээрээс нь гайлын албаагч хэлж байна бас шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг. Тухайн бодисыг түргэн шуурхаа таньж мэддэг. Одоо тандагч багаж хэрэгсэл. За одоо алба хаагч энэ чинь нуус тал зохион байгуулалтын аргаар үлдэж байгаа гэмт хэрэг учраас төдий чинээ бид нэр техник хэрэгсэл одоо ойлгож байгаа юу тийм ээ. За машин унаанаас ахуулаад ингээд ийм зүйлүүд бас одоо манай албыг одоо энэ чиглэлийн тэмцэх албыг одоо бэхжүүлэх одоо хүн хүч болон техник хэрэгслийг бэхжүүлэх шаардлагатай байдаг. Тэгэх юм бол бас төдий чинээгээрээ тэр нөгөө нэг илрүүлэх үйл ажиллагааны үр дүн сайжраад ингээд явна гэсэн одоо ийм ойлголттой байна. Хэмжээд мансууруулах юм сэтгэлд нөлөөлж үзсэн хууль бус иргэдтэй холбоотой гэмт хэрэг 2022-оос 2007 онд жил тунчаар 8 гэмт хэрэгт 21 хүн холбогдож байсан бол 2008-аас 11 онд жил тунчаар 12 гэмт хэрэгт 47 хүн, 2012-оос 15 онд жил тунчаар 64 гэмт хэрэгт 285 хүн, 2016-аас 2019 онд жил тунчаар 193 гэмт хэрэгт 810 хүн, 2020-оос 23 онд жил тунчаар 215 гэмт хэрэгт 1242 хүн шалгагдаж 3 жил тутамд 25-аас 66% өсөлттэй байгаа нь хар тамхины нийлүүлэлт болон хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж мансууруулах бодисын төр зүйр олшрох гэмт хэргийн тоо хурдцтай өсөж нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Та мансууруулах юм сэтгцэд нөлөөд бодисын хор уршигаас урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл 116 тусгай дугаар руу хандаарай. Мансууруулгүй ирээдүйн төлөө хамтдаа. Асуудал юунд тэнд ярьж байна. Өрөөсөө л боловсон хүчний салбарт байгаа боловсон хүчний одоо чадвах техник тоног төхөөрөмж чинь хангалтгүй үрдэмжгүй байна. Ямар ч тийм илрүүлэх хийх тоног төхөөрөмжгөө одоо хүний нөөцөө бэлдээгүй хийгээрээ тэх хэвээр ингэх хэвээр гэсэн тийм хууль тогтоомж гараад ямар ч хэрэггүй үстэй энэ чинь. Бүх асуудлыг агуулгаар нь томоор нь харсан шийдсэн одоо хууль эрхцэн орчин биднэрт шаардлагатай болчиход байгаа. Ерөөсөө эмнэлгийн хувьд ч гэсэн эрүүл мэндийн байгууллагын хувьд ч гэсэн яг энэ бодисын хэрэглээний эмнэлгийг эмчлэх олон улсын гадаад сурсан мэрэгчлэлтэн байхгүй шүү дээ. Жишээлбэл. Тэгэхээр энэ мэрэгчлэлтний сургахын тулд эрүүл мэндийн асуудал хариуцсан, нийгмийн хамгаалалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд оролцох хэрэгтэй болчиход байгаа. Ерөөсөө. Асуудал хаана вэ? Асуудал байна. За одоо манай улс бол яг энэ чиглэлээр яг үр дагавартай тэмцээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө урьдчилан сэргийлэх бодлого алдагдсан болов уу гэж бас харж байгаа юм.
За урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол ерөөсөө сургалт, хор хөнөөллийг таниулах олон төрлийн арга хэмжээгээр гэр бүлийн орчинд, сургуулийн орчинд тийм ээ, ажлын байрны орчинд гэх мэт. Одоо энэ хар тамхиг хууль бус эргэлтэнд оруулахыг зориод байгаа тэр 8-ачд бол ерөөсөө манай улсыг ерөөсөө хэрэглэгч зах зээлээ гэж хараад байна. Тэрэнд нь хамгийн их өртөх одоо эрсдэл өндөртэй тий уруу татагдах хүмүүс ч өсвөр насны 30 хүртэлх насны залуучууд болчиход байна шүү дээ. Бүр ялангуяа 20-та бүр сүүлд 13 насны хүүхдүүд төр орж ирж байна. Энтрэгийн одоо энэ хүмүүсийг бид нар энэ хууль бус 8 эрхлэгчдээс яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Энийний хор хөнөөлийг одоо бүх шатаад хүмүүст нас насных нь онцлогт тохирсон аргачлалаар таниулах ажиллагаа нэг шаардлагатай байгаа юм. Бүр хэрэглэхээс нь өмнө хэрэглэхгүй одоо зөндөө хүмүүс байгаа ш, маш олон хүмүүс байгаа шүү дээ. Ерөөсөө л нийгэмд энэ хор хөнөөлийг одоо таниулах арга хэмжээг одоо бүх ингээд зохистой арга суугуудаар хэрэг одоо нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүн дээрээ одоо төвлөрөөд бид нар бас боловсролын байгууллага, гэр бүл нийгмийн хамгаалалт, хөдөлмөрийн яам тий одоо энэ түмэн тэмдэглэл эмчийн сэтгэс нийгмийн сэргээн засах төвийн үйл ажиллагаатай холбогдуулаад энэ сургалт буюу хор хөнөөлийг таниулах арга хэмжээг бас яаж явуулах механизмын бас энэ хуультай бас тусгаж өгöd байгаа хуулийн төсөлтөө. За дараа нь болохоор нөгөө эмчлэг тогтолцоо хамаарал өгөх хүмүүсээ бид нар эмчилж гин хэмжилж чадчихэв нөхөр үгүй. Яг хууль ёсны дагуу эмчилж гин нөхөр үгүй чадахгүй байгаа. Учир юундэ вэ гэхээр бас хууль эрх зүйн орчин ч нөлөөлж байна тий. Эмчлэх эмчин алга, эмнэлгэн алга, албатан эмчлэх шаардлагатай хүмүүс хүртэл байдаг. Тэрэн дээрээ хүртэл одоо албатан эмчлэх тогтолцоо нь бүрдээгүй, эмчин байхгүй, арга аргачлал нь байхгүй гэх мэтчлэн шалтгаанаас эмчилгээ ерөөсөө огт явагдахгүй байгаа юм дээр бол гэх мэтлэн зөндөө шалтгаан мэт. Цагдаагийн байгууллагаас энэ оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд 4 холбогдогчтой 4 гэмтэрэг илрүүллээ. Тодорхойлбол Өмнөд Говь аймгийн нэр бүхий сумдад бүгд найрамдах хятад ард улсаас хил нэвтрүүлсэн сэргээшийн төрлийн мими гэх нэршилтэй 7.6 кг 2544 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний бодисыг эдмүрийн баримтаар хураан авч хууль бус хэрэглээ нийлүүлэлтийг таслан зогсоолоо. Тус гэмтэрэг нь Монгол улсын эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 3-ын 3 дахь хэсэгт зааснаар 5-аас 12 жилийн хорих ялаар шийтгэх залттай байдаг. Иргэд та бүхэн шунхаан сэтлэр мансууруулах бодисыг зарж борлуулах гэмтэрэгт оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Бицдэг ч юм уу шарх соргондоо ингээ бохор гараараа хүрдэг. Энэ байдлаас бол маш олон хүн амар хэсдэг байсан байна л да. Яг энэ ойлголт гарч ирснээс хойш хүмүүс одоо гар руугаа угаадаг болсон, тий шарх соргоо сэрүүлдэг болсон, унднаас хамгаалдаг болсон. Энэс бол хүнээсээ бол аймаас эрсдэх одоо нэрсүүд нь багасч өгсөн. Үүнтэй адилхан яг сэтгэл зүйн талаас бол энэ донтолт болон сэтгэл зүйн гэмтэл хоёр бол нэг юм 90-95% хамааралтай байна гэдгийг бол гаргаад ирсэн. Тэгэхээр яг энэ сэтгэл зүйн гэмтэл гэдэг зүйл чинь ийм зүйл байт юм байна. Хүний эрүүл мэндэд амь насаад дал зуршилтнод ингэж нөлөөлдөг байна гэсэн нийгэмд бол ойлголтыг бол албан болон албан бус байдлаар гэр бүлийн орчинд, сургууль хүмүүжлийн орчинд одоо телевиз, радио, сошиал орчинд энийг ингээд маш сайн таниулж мэдүүлж өгснөөрөө ол энэ зүйлээс маш сайн урьдчилан сэргийлэх байх л гэж ойлгодог. За энэ нөгөө яг чиг үүргийн хүн ирсэн байгаа дээр асууж хийж бодож байна. Тэгтээ турандаа нэг юм байна л да. Танаа нөгөө хар тамхитай тэмцэх газрыг өргөжүүлэх одоо энэ өргөжүүлж төсөв санхүү те энэ бүтэц оронтойг нэмэгдүүлж хар тамхитай дайн зарлана гэдгийг ер нь бол мэдэгдсэн. Би бол тэгж ойлгоод байгаа. За тэгээд яг одоо танаа оронтой яг яаж нэмэгдсэн? Төсөв техник тоног төхөөрөмж нь юу яаж одоо бас шинжлэгдэж байгаа. Тэр талаар товчхон мэдээлэл өгөөч. За. Манай байгууллага бол цагдаагийн ерхий газрын хар тамхитай тэмцэх газар байж байгаа одоо алба гэдэг ингээд өөрчлөлтөд бүтэц орон тооны хувьд ингээд өөрчлөлт орсон. За энэ дээр бол яг хүн хүчний хувьд бол одоо бүр төдийлөн бидний төсөөлсөн хэмжээгээр бол их хэмжээгээр бол нэмэгдээгүй, мэдээж тодорхой хэмжээгээр бол нэмэгдсэн. За техник хэрэгсэл бол энэ жил хууль зүйн сайдын бас их хэмжээний хүрээнд худалдаа авах шаардлагатай техник хэрэгслийн одоо сайжруулах шаардлагатай техник хэрэгслийн судалгаа юмнуудаа гаргаад бидний санал юмнуудаа хөрвүүлсэн. Энэ асуудал бол одоо ингээд шийдэгдэн. Тэгэхээр энэ дээр хөвчлэн ямар багжууд байна гэхээр одоо бид түрүү ярьсан шин төрлийн бодис гэдээ байгаа те бид нар одоо бодисыг хараа шууд мэдгэд хэцүү болцоо одоо хуучны нөгөө тэр нутаг цагаан зүрх гэдэг юм одоо тэр бол өөр байдаг болцсон учраас одоо тэрийг одоо газар дээр нь шуурхаа тодорхойлох ийм багж хэрэгслүүдийг бид нар авах. За тэгээд өдөр тутмын нөгөө алба агчийн одоо аюулгүй байдлыг хангах чиглэлийн энэ багж хэрэгслүүдийг бид нар аавна гэдээ одоо судалгаа саналуудаа юмудаа хийгээд ингээд хөргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ ажил бол одоо ойрын хугацаанд ингээд хийгдэх баг. Одоо сүүлийн видео камер ч юм уу гэрэл зүрийн аппарат бол танаа
албанд бол байгаа тийм ээ. Тийм манай одоо тэрийг бол тухайлбал манай хэвлэл мэдээлэл чиглэлийн болон одоо энэ юуны хэргийн газрын үндэслэг хийдэг шинжээч тийм мөрдөн шалгах чиглэлийн одоо нэгж дээрээ төлөв ашигладаг байгаа тийм. Монгол улсын иргэн уун бусадтай бүлэглэн удаа дараагийн үйлдэлээр 2023 онд бүгд найрамдах турк улсаас шавар болон мөс гэх нэршилтэй сэтгэгдэл нөлөөлөх бодисыг Монгол улсын хэлээр нэвтрүүлсэн гэмтрийг үйлдэж бүгд найрамдах турк улсаас Оросын холбооны улс, бүгд найрамдах Казахстан улсаас бүгд найрамдах Киргиз улс руу оргон зогссныг олон улсын хэмжээнд 90 сурвалжилт зарлан олж тогтоосон. Уг бүгд найрамдах Киргиз улсаас саатуулан баривчилж 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүгд найрамдах Киргиз улсаас бүгд найрамдах Казахстан улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гэмтэтгэлийг хоёр улсын хооронд байгуулсан эрх зүйн харилцан тусалцаа үзүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авах ажиллагааг гадаад харилцааны яам, улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв төвчний ажлын яам, Харт аймагтай тэмцэх газрын хамтарсан ажиллагааны хүрээнд амжилттай зохион байгууллаа. Уг этгээд нь урд өмнө гадаад улсаас Монгол улс руу мансууруулах юм сэтгэгдэл нөлөөлөх бодисыг удаа дараагийн үйлдэлээр нэр бүхий иргэд рүү олон улсын шуудан илгээмж ашиглан илгээж байсан бөгөөд Оросын холбооны улсад бусдын эд зүйлийг булаах, гэмт хэрэг болон энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байжээ. Иймд иргэд та бүхэнд дараах зүйлийг анхааруулж байна. Бусдын дайвар ачаа тээш авч явахгүй байх, ачаа тээшнээстэй хууль бус бодис илэрвэл та өөрөө хуулийн хариуцлага. Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулагч, тээвэрлэгч нь таны ойрын хүн байх боломжтой тул анхаарах шаардлагатайг сэрэмжлүүлж байна. Гайлын хүн бас байгаа дээр асууч товчхон хариулж байна тест. Одоо сая ингээд яг 25 онд бол яг энэ алба болны 307 энэ хэргийг илрүүлсэн гэж байгаа. Тэгээ яг зүгээр ингээд би хэвлэл гарсан мэдээллийг хараад байгаа. Ингээ харахаар дандаа ингээд нэг юм 1 грамм 0.5 грамм гэл маш бага хэмжээтэй юм шараа тайлах гэж одоо тийм хэлэг байдаг юм байл л да. Ийм хэмжээний одоо ийм ийм донтуулагч одоо төрлийн бодисыг олж илрүүлсэн гэж байгаа. Гэтэл ч одоо 1-2 кг буюу юм том хэмжээтэй одоо яг ийм харт хамгийн төрлийн бодисыг одоо олж илрүүлэх нэг бага байна. Магадгүй энэ ямар нэгэн нөхцөөр орж ирэнгүүтээ энэ жижиглэнгээр одоо ингээд харагдчихдаг тий явцдаг. Тэр энэ дээр гайл одоо яадаг юм бол тийм том хэмжээтэй нь олддог юм эсвэл дандаа юм жижиг хэмжээтэйгээр гэж хууль бусаар орж ирдэг юм уу? За гайлын байгууллагын илрүүлсэн хэрэг зөрчил донд мэдээж хэмжээ бодис ер нь янз янз л байгаа л да. Их хэмжээ нэгж байгаа, багаарч байгаа. Гэтэ ерөнхийдөө бол энэ үүнтэй тэмцэж байгаа төрийн тусгай байгууллагуудын бас хамтын ажиллагаа гэх юм уу, одоо тэмцэх үйл ажиллагаа гэх юм уу, энэ нэлээд эрчимжсэн, нэлээд сайжирсан гэж ерөнхийдөө хараад байгаа. Тэгэнгүүт давхар эсэргээрээ нөгөө талдаа тэр хэрэг зөрчлийг үлдэж байгаа этгээд үт чинь бас одоо улам хөгжөөд нуун далдлах арга хэлбэр нь одоо сайжраад бүр зохион байгуулалттай бүлэглэлийн хэлбэр рүүгээ шилжээд ингээ яваад байгаа юм л да. Хүмүүс ерөнхийдөө нийтлэг ойлгоод идэг. Хүн улсын хэлээр одоо энэ хардах мансууруулах процессыг нэвтрүүлэхдээ зүгээр нэг зиптэй утан ч юм уу хийгээд ингээ цүнхэн дотор шийдсэн байдаг тийм ээ. Зүгээр нэг карманда хийцэн байдаг. Тэрийг нь л одоо нэг ёсондоо хуулийн хэлтийн байгуул гайлах хэлрүүлж чадахгүй байна гэж үнцгээс хараад байдаг. Энэний чинь тэр нуун далдлах арга хэлбэр зохион байгуулалт энэ төр бүр шал өөр төвшөнд очиж гисэн. Тэгээл одоо ерөнхийдөө энийг илрүүлэх чинь багаж тоног төхөөрөмж аль багчтын чадахыг бөхжүүлэх, мэрэгшүүлэх асуудал гэж яригдаад байгаа юм тэр. Илрүүлсэн тохиолдлууд дунд бол их хэмжээгээр байгаа. Одоо тэд идгээд нэрийн бас хэлэх боломжгүй байна. Тэр дотоодын нөхцөл байдал тэр бага хэмжээгээр олдоод байгаа энэ асуудал юмыг бол бас би бол тодорхой мэдэхгүй байна. Чиглэл хариуцсан байгууллага, цагдаагийн байгууллага маань бас нэг хэрэг мөрдөн шалгах явцад тэр чинь мэдээж тайлбар мэдээлэлээр гарч ирнэ шүү дээ тийм ээ. За яг хөө би зүгээр саяны та хоёроос юу гэж асууж байгаа шалтгаан юу гэхлээр зүгээр нэг нийгэмд нэг юм байна л да. Одоо зүгээр би яг зүгээр нийгмийн уур амьсгалыг хэвлэлийнхэн бид нар соргог мэдрээл танахд уламжилж байгаа шүү дээ. Төс хайдын ажлыг үгүйсгэж юм харлуулж байгаа юм биш. Гэхдээ тагнуул цагдаа гайлыг яг юу гэж үзээд ирэх нийгмийн зарим хэсэг шүү. Юу гэж үзэж ийн гэхлээр одоо мөрдөх шинжээчдийн мэдлэг чадвар зарим талдаа сул байна. Нөгөө талдаас мэрэгсэн албан хаагч цөөн болчиход байна тий. Одоо дараагийн шат дараага бэлтгэдээр бас их тийм учир дутагдaltaй байх шиг байна. Одоо яг албаны ажиглаж байгаа энэ техник хэрэгслийн хүртээмж бас ингээд бас хүрэлцээтэй биш байгаа даа тий. Өөрөөр хэлбэл шинэ юм авч байгаа ч гэсэн яг орчин үеийн тэр мөнтэй ч юм уу яг одоо тэр химэл оюухан дээр суурилсан гэдэг юм уу яг олон улсын хэрэгэлдэг бас юмыг авъя гэхээр төсөн мөнгөн дээр бас юм гацдаг юмнууд бас байх шиг байна. Зөв. Бас нэг ийм юм ажиглагдсан шүү. За тэгээд цаашаа явна хэдүүлэх үргэлжлүүлээ. За нэг ийм байна. Ийм чинчээ сууж байгаа.
олон улсын чиг хандлага барьж хорхоос илүүтэйгээр ингээд хөвтөн имжлүүлэхтэй донтолтоос нь салгах одоо энэ юу руу чиглэж ийн л та. Одоо энэ чинь зөвхөн юм манай хоёр хөршөөс гадна ер нь Америк нэгдсэн улс, Европын орнууд, за тэрч бодох нь одоо өмнөд Солонгос, Япон, Хятад хүртэл бас ийм арга хэлбэр л бас шилжиж байгаа шүү гэн. Тэгэхээр энэ нөгөө эдийн засгийн хувьд бас нөгөө нэг бас бодоод байна л та. Хин нөгөөнийг одоо ингээд олон жилийн харгалаа өгөөл тэнд 20 ангид байх чинь гэрэл захалгаа хоолонд те харгалзах хүний цалин үүсгэл явж өгдөг. Гэтэл зүгээр нэг судалгаа байна л та. 10 хүнийг тэр донд хэмгээс салгахын тулд одоо тийм эмчилгээнд хамруулахад 5 нь бол одоо дахиж одоо тэр дондох тий тэр хар тамхи хэрэглэх нь бол одоо ингээд байхгүй болдог. Эргээд 5 нь бол эргээд дахин хэрэглэх гэдэг юм уу сэтлэн байдаг юм шиг байгаа. Тэгэхээр эдийн засгийн талаас харахаар ингээд хөвтөн эмчтүүлэх нь эргээд бас нийгэмд илүү өр өгөөжтэй болов гэж хараад байна л да. Энд дээр та тэгэхээр яг мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх бэлтгэлтийн хувьд бол архинасаар ялгаатай. Архины хувьд бол яг нэг би бүрэн дүрэн эдгэрч болчих гэсэн сэтгэл хандлага нь өштэй юм байдал нь бол нэг ойролцоогоор нэг 10-20% бол байгаад байдаг. Тамхины хувьд бол яг нэг 50-аас дээш хувьд нь бол үнэхээр шавдаг юм бол энэ бодисоос одоо гараад эдгэрчээ сайхан болчих гэсэн ийм өсөлттэй байгаад байдаг. Гэхдээ энэ зүйл чинь бол мэдээж нөгөө нэг юм донтуулах гэдэг зүйл чинь өөрөө хянж чадахгүй, бие барьж чадахгүй ийм байгааг л хэлбэр шүү дээ. Тэгэхээр энэ зүйл дээр бид нөгөө яг хууль эрх зүйн талаас үзэх юм бол тухайн ял одоо нэг юм завшигч байд юм уу, мултрахч байд юм уу, иймэрхүү хандлагатай хүмүүс ч байдаг. Үнэхээр чин сэтгэлээсээ би эдгэрээ болио гэсэн ч хүмүүс байгаа. Тэгэхээр яг одоо Америк нэгдсэн улсыг хараад үзэхэд бол донтолтой иргэдийнх нь нэг ойролцоогоор 10% нь бол эмнэлгийн тусламж үйлчлэгээ аваад нэг 4-5% нь бол эдгэрдэг гэсэн юм судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр манай орны хувьд бол үнэхээр чин сэтгэлээсээ би болио эдгэрээ одоо ямар ч хамаагүй хугацаанд ингээд эмшүүлээ гэсэн тийм хүмүүстэйгээ маш сайн нарийн тулж ажиллах бүрэн боломж нь одоо төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хөгжлийн байгууллагатай хамтын ажиллагааны хувьд бол бүрэн дүрэн боломжийг ингээ гаргаад өгчих юм бол илүү үр дүнтэй байх юм болов уу гэсэн ийм одоо зүйлүүд бол анзаарэгддэг. Нэгдүгээр бид нар донтогчтойгоо ажиллах хэрэгтэй. Энийг шоронд хийх биш юм байна. Энэ хүмүүсийн чинь илүү хүмүүнлэг аргаар нөгөө эмчлэх систем гэдэг энэ рүү явах хэрэгтэй. Ийм жишээ байна уу гэхэл дэлхий дээр байна. Одоо сүүлийн үеийн хандлага ийшээгээ явж байна. Ийшээгээ илүү их мөнгө зарах хэрэгтэй байна. Энэ донтогчтой эхлээд багасчих юм бол ядчил эрэлт нь багасаад нөгөө нэг нөхдүүд чинь олдон мөнгө нь багасна. Тэгэхээр бид нар энэ тийшээгээ явахгүй бол зөвхөн нөгөө нийлүүлэлтээ. Одоо бид нар айлгах тактикаар бараг 30 жил явчихлаа шүү дээ. Ингээл айлгадаг, ингэж ярьж болохгүй, мөсний тухай юу ярьж болохгүй, үнийн жилж болохгүй, хүн яасныг ярьж болохгүй гэл ингээл айлгаалтай нэг юм юу байгаа нь мэддэхгүй үүл гэдэг. Гэтэл тэр цаан чинь нөгөө 8 чинь зүгээр 10 жилийн хүүхдүүд төр очил нэг хэрэглүүлэл үзүүлчихэж байгаа. Олон улсууд бол ингээд хамгийн багтаал 3 сар орчим эмчилдэг юм байна л да. Манайд ч одоо нөгөө төсөв мөнгө, байрны хүрэлцэн эмчлэх сувилагчтай бас бөөн зардал гарч байгаа те. Тэгээд нэг ойролцоогоор 5-7 хоног эмчилдэг. Тэгээд нэг хүчтэй эмчилгээ чаддаггүй те. Нэг рингер ч юм уу хордлого тайлах эмчилгээдэг. Нөгөө нөхөр хэсэг хугацаанд дараа биеийн улам сайжирж аваад дахиад нөгөө нэг хар тамхинтай донтдог ч юм байх шиг байна. Тэгээд асуудал нь хаана л байх шиг байна. Тэгээд хэдүүлээс нь шийдэхин төлөөл бас явмаар байна те. За, тойрогоос үлдээшээ тойроос асууж байгаа шүү. Одоо нэг юм байна. Энэ улсын хэмжээнд ингээд яг энэ онцны төрлийн урмал гэдэг юм уу те бас нэг ургадаг юм бүс нутгууд байна л да. Одоо социализм эсвэл одоо ингээд хүний анхаарал татдаг те одоо дарахын эрдэнэ ч юм уу төв аймагч гэдэг юм уу те бараг 90 гаруй ингээд ургаж идэг. Би буруу сонсог бол бараг 5000 гаруй гад ургаад ах шиг байгаа юм. Тэгээ би энэ байршил ярьсангүй шүү. Энэс нууц байх хэрэгтэй баг. Тэгээд энэ одоо би сүүлд ингээ харахаар ингээ тэр ургадаг газруудыг шатаадаг гэх юм. Надад үр дүн жоохон нэг л муу санагдаад одоо Афганистан ч юм өмнөд Америкт ч нэг тийм намууд цэцгэд хараалтыг чинь ингээл хуутан шатаах юм. Дараа нь тэгэл нөгөөдг нь ургаал ингээл бүр олон болоод ингээ явждаг те. Энэ эргээд нэг юу байж болдгоо юм уу? Одоо нэг Улаанбаатар байд юм уу? Жимсгэн те Жацарганч байд юм уу те нэг өөр Эрдэнэ шиш байд юм уу те. Тарж энэ дэр байж болдгоо юм уу? Энд чинь улсаас татаасаа бол ингээд тариалын ирчийг дэмжээл хийдэг юм билээ шүү дээ. Тийм бодлого нь байж болдго юм болов. Тэгэхгүй бол нөгөө нэг энэ нөхдөө чинь нөгөө тэнд ургадаг гэсэн гэл одоо сүүл хүртэл ингээл миний мэддэг газрууд хүртэл ингээл шижиг үг этгээдүүд ингээл жижиг гуут төрч явж байгаа байхгүй. Энэ нь надад зөв харамслал байна. Хоёрын дээр ямар талтай. Тэгээ устгал. Өөр нь бол тармилжуулахыг тий тармилжуулах одоо хууль бусар түүхийг бол хориглож байгаа. Тэгээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэр төсөлдөд тусах. Угаасаа одоо тармилжуулах хориотой байгаа шүү дээ. Тэгээ устгалын арга хэмжээг бол цагдаагийн байгууллага бол хийгээ явж байгаа. Одоо ерөөсө ганц устгах арга хэмжээ авч байгаа байгууллага бол цагдаа гэхэд бол болно. Гэтэл үүнд оролцох шаардлагатай байгууллагууд байна уу? Байна.
хил хамгаалах ерөнхий газар тий. Дээр нь нөгөө газар тариалангийн бүсэд ургасныг хөнсөдөө аж ахуйн яам уу газар тариалангийн эзэмшиж байгаа нь бол газар тариалангийн нөгөө эзэмшиж ашиглаж байгаа нь үүрэг хүлээлгч болон эзэмшээгүй газар нутаг дээр гэтэл хөнсөдөө аж ахуйн яам дээр оролцож устгал хийх шаардлагатай болж байгаа. Гэх мэтчлэн одоо ямар ч байсан устгах шаардлагатай гэдэг бодлого баримтж байгаа. Тийм. Хэсгийн ахлагчлал байна шүү дээ. Тийм. Хороод хүртэл байна шүү. Тийм. Нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог хүртэл төсөлдөө тусгачаад байна. Энийг тэгээд устгахын тулд хизээ яаж одоо маш хороо тархацтай ургамал гэгддэг. Тэгээ хизээ нь устгах юм бол үргэлжлэхээс өмнө устгах юм уу? Тэг үргэлжлэн хойно нь үрээ цэцснийхэн дараа устгавал бүрэн үр дүнгүй. Гэх мэтчлэн нөгөө нэг ургамал хамгааллын хүрээлэн, ботаникийн хүрээлэн гэх мэт мэргэжлийн байгууллагууд бас оролцох хэрэгтэй болж байгаа. Гэх мэтчлэн олон талын оролцоотой явагдах арга хэмжээ учраас ганц цагдаагийн байгууллагатай үүрэг хүлээлгээд байлгүй энэ байгууллагуудын чиг үүргийг бас хуульчилж өгөх шаардлагатай байгаа юм. Ерөөсөө л ийм бодлого баримталж байгаа. Зөвхөн ямар бодолтой. Би өөрөө нэг яг мэрэгжлийн чиг үүргийн хүн биш болохоор гэхдээ иргэн үний хувьд зүгээр иргэн үний хувьд уу. За яг хөө зүгээр миний олж одоо авсан надад байгаа мэдээлэл уншсан гадны туршлагыг харах юм бол зах зээлийн эргэлтэнд оруулах туршлага биш дээ чинь. Одоо даавуу гаргаж авах. Тэр талаас харах юм бол одоо төрийн хяналтанд одоо тэрийг одоо зах зээл эргүүлэх боломжтой. Манай улс өөрөө тэрийг одоо хөлөө зөвшөөрөх хуулиар зохицоогод устгал хийнгээд зохицуулт хийцсэн бол тэрийгээ дагахаас өөр арга байхгүй. Тэгэхээр энэ миний би тэгж л бодож байна юм. Тэрнээс гадна энэ тармил ургамлаас гадна синтетик бодис гэдэг асуудал ч хамгийн чухал асуудал гэж хараад байдаг байхгүй ерөөсөө боловсруулсан. Тэгээд имчилгээ үйлчлэг түрүү ярьж байна тийм ээ. Энд ямар төрлийн ямар бодисыг ямар давтамжтайгаар ямар хугацаанд яаж хэрэгэлсэн гэдгээс шалтгаалаад имчилгээний нэг аргачлал горимжлал стандарт хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэрнээс одоо бүх төрлийн одоо бодисын асуудалтай хүмүүст нэг стандартаар явуулчих гэж байж болохгүй зүйл байхгүй. Эмнэлэгт суурилсан эмчилгээ гэдэг чинь өөр асуудал. Гол эмчилгээ маань нийгмийн эмчилгээ. Нийгмийн амьдралд тасан зохицох чадвар суралцах одоо нэг сэтгэл зүйн асуудлаа даван туулахын цэргийн засах эмчилгээнд хамруулахын хэлбэрийг л манай ус хөгжүүлэхгүй өнөөдрийг хүрээд ирсэн байгаа байхгүй. Зүгээр нэг юм эмнэлэг хэвтэ түрүү хэлсэндээ хордлох шаардлагатай эмчилгээ илгээл болчихно гэж ойлгож болохгүй шүү дээ. Засвар сайжрал авдгүй л авдаг. Түрүү ярьсан дэр 20 хэл одоо шийтгэхэд шүү дээ. Өвчтөе хүн хууль бусаар зарж борлуулж байгаа гэдгээ ялгаж ирэмбэлж нэгэн тондох амралт тулцсан хүний чи одоо эмчлэх хүсэхгүй байгаа бол төр одоо албалагын чанартай эрхийг хязгаарлаж байгаа эмчилдэг ийм бүтэц хэрэгтэй. Дагнсан мөрдөгч нар, дагнсан шүүх гээд дагнсан донтолтын зөвлөгч нар гээд энэ хүний нөөцөө хамгийн чухал одоо чухалж тавих хэрэгтэй. Тэгэхгүй юм хуулийн байгууллагууд сэлгээ ажиллуулдаг. Нэг хүн ирээл нэг албан дээр мэрэгшээ гэж сольчдөг. Дараа шинэ хүн тэр хугацаанд дадлагж мэрэгших хүртэл бас цаг хугацаа хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ хууль хяналт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ боловсон хүчний бодлого дээр их анхаарах шаардлагатай. Эргээл яг л ажил хүчин дээр очиж байгаа. Ажил хүчин дээр очиж. Энэхүү үйл явдал нь Америкийн нэгдсэн улсын Филадельфи хотын Кенсингтон гудамжинд болсон байдаг. Эдгээр хүмүүс зүгээр л гудамжаар явж байхдаа гинэт хөшөө шиг зогсчихсан. Яг хийж байсан үйлдэлээ хийгээд хөдөлгөөн гацчихсан байгааг харахад аимшигтай бас тайлбарлашгүй. Энэхүү аимшигт үзэгдлийн гол буруутан нь малын эмнэлэгт хэрэглэдэг хүчтэй мэдээ алдуулагч бодис бөгөөд хар тамхины 8-ачид үүнийг химийн аргаар өөр бодистой уруулд оруулж шин төрлийн мансууруулах үйлчилгээтэй бодисыг нийлүүлжүүлэн зарж эхэлснээр энэ аимшигт үзэгдлийн эхлэл тавигдсан байдаг. Хачирхалтай бас аимшигтай нь үүнийг хэрэглэсэн хүн ухаан санаагаа бүрэн алддагч газар дундаггүй. Нэмээд энэ бодис нь маш хүчтэй өвчин намдагч учраас тэд хідэн цагаарч хамаагүй булчингаа тасартал, үе мөчөө мултартал тонгоож зогссон ч өвдөлтийг нь огт мэдэрдэггүй. Эцэст нь тэд сэрэгтэй биеийн хөшиж, цусны эргэлтэн зогсож, арьсан аль хэдийн үхчиж эхэлсэн байдаг. Зөвхөн энэ төрлийн мансууруулах бодисч гэлтгүй хар тамхи тгцэд нөлөөт бодис хэрэглэснээр тарих мэдрэлийн тогтолцоо гэмтэж, ой санамж, сэтгэн бодох чадвар эрс буурдаг. Мөн сэтгэл готрол, төрөмгийн зан авир, донтох эмгийг үүсэж, цаашлаад гэмт хэрэгт холбогдох, амь нас эрүүл мэндээ алдах, эд эрхтнээ тариулах хүртэл хохирол учирдаг. Энэ гар утас дэлгэц арх тамхины донтолтоос илүү энэ хар тамхи мансууруулах байсан донтолт чинь илүү өрмөц онцлогтой юм шиг байгаа юм те. Бас ингэж яг тэдэртэй адилхан хугацаанд бас эдгрээд ингээд одоо хэвийн амьдралд орчдгоо те. Би нэг судалж үзлээ л да. Сэмүүтэд бол нэг 30 ор байдаг юм байна. Гэтэ энэ дандаа нөгөө нойргуутлын юм уу гар утсан донтсон одоо хүүхдүүд томчууд очиод нөгөө орын дүүргчтэй. Тэгээд нөгөө яг нөгөө сэтгцэн одоо яг энэ бэлтгэл одоо донцсон хүүхдүүдийг аваад чиглэлээр ингээд орон нүрдэггүй. Одоо жишээ нь алтан гэрлийн ажилдаг цэцэн мэд эмнэлэгч л одоо 16 ортой гэсэн тийм 16 ортой. Уул нь бол ингээд одоо эмнэлэг нь ингээд байгаад байдаг. Тэгээ ингээд яг очих ихлээр нөгөө нэг ор
орон дээрнээс гадна нөгөө эмчилгээний зардал байна тий. Одоо эн чинь нөгөө нэг баг нэг донтогчийг эмчлэхэд дунджаа нэг 5 сая гаруй төгрөг 5 сая 400 мянган орчим төгрөг гардаг гэж. Гэтэл чи одоо энэ донтогч зарим мөнгөө төлдөггүй те төлбөрөө хийдэггүй те. Одоо ч нөгөө дадлан систем чинь эрүүл мэндийн дадлан санч одоо юу болчиход байгаа юм лээ. Тэгээ одоо эдгээр чинь зах зээлийн шашмаар эхлээд мөнгөө авчаад эмчлэхээр бас болдоггүй те. Энэ зовлонтой юм байна. Энд дээр та нар ямар бодолтой байдгийг. Одоо эмчилгээ гэж хөрвүүлүүлээ гэж байгаа. За эмчлэх асуудал одоо угаасаа зайлшгүй шаардлагатай. Яг л энэ төрлийн гэмт хэрэг чинь нөгөө дахин давтан үлдээд байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь бас нөгөө талдаа энэ төрлийн нөгөө бодисныхаа хэрэглэнээс ингээд салж чадахгүй нэг донтолдог байгааг харуулж байгаа. Гэхдээ одоо манай улсад бол 2018 оноос хойш хэрэгжиж байгаа энэ согтуурах мансуурах донтой үнийг захиргааны журмаар албатай эмчлэх тухай хууль гэж бас байгаа. Энэ хуулийн хүрээнд бол одоо тухайн хүн донтсон гэдэг дүгнэлт нь эрүүл мэндийн байгууллагаас гарсан тохиолдолд одоо ар гэрийн ч юм уу те одоо өрхийн эмч холбогдох төр хуулийн дээр байгаа холбогдох хүмүүсийн одоо тэр хүсэл гомдлын дагуу цагдаагийн байгууллага материалжуу шалгаад тэгээ шүүхээр оруулаад шүүгч 6-аас жил 6 сарын хугацаатаар одоо албадан эмчлэх юм хуулийн зохицуулт нь бол манай улсад байгаа. Одоо энэ хуулийн хэрэгжилтийг сайжруулах бас шаардлага байна уу гэж харж байна. Гэхдээ ийм тохиолдолд бол цөөхөн хүмүүс бол ингээд одоо эмчилгээнд хамрагдсан. Гэхдээ манай улсад одоо энэ албадан одоо эмчилгээний одоо юм шийдвэр гарсан хүний хүлээж авах одоо тэр эмнэлэг нь бэлэн байна уу? Тэрийг нөгөө байр сав нь бэлэн байна уу? Тэ эмчилгээний стандартч гэдэг юм уу? Эмчин бэлэн байна уу? Энийг бас бодох хэрэгтэй. Тэгээ энийг бас хөгжүүлэх шаардлагатай байгаа байхгүй. Сайн дурын их бол мэдээж ойлгомжтой одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв юм одоо хувийн эмнэлгүүдээр очиж болж байна. Гэхдээ эн чинь сайн дураараа очихгүй бас хүмүүс байгаа шүү дээ. Гадуур нөхцөл байдлыг хүндрүүлээд асуудал үүсээд ингэ явж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс чинь заавал албад эмчлэх шаардлагатай байхгүй. Заавал бас тэр хамт хэрэглээд байгаа хүмүүсээс тэр чинь салгаж нийгмээс тусгаарлаж эмчлэх заавал шүү шаардлага бас байгаад гэдэм билээ. Олон улсын одоо туршлагуудыг ч гэсэн харахад. Энэ бол эмчилгээний асуудал заавал шүү байх хэрэгтэй. Тэр тусмаа албатай эмчилгээний асуудал бид нар илүү сайн сайжруулах хэрэгтэй л гэж бодож байна. Гадуур эмчилгээнд дээр нэмэх зүйл байна уу? Ямар одоо шинэ гарцаар Японы туршлага бол энэ 1950-ад оны үед бас яг л манайх шиг ийм нөхцөл байдал үүссэн дайны дараа. Тэгээ нөө ялын бодлого явуулаад бүгдийг хориод исэн. Хар тамхины холбоотойгоор 55 мянган хүн ял идэлсэн. Улс орны эдийн засагт одоо тэгэл мэдээж тэр чинь хөндрөл очруулж ирсэн. Гараал дахиж буцаж хэрэглэл орж ирээд. Тэгээд нөгөө бидний одоо дэлхийн бодлого тодорхойлдог Америк, Европын холбооны улс руу мэрэгчлэлтний илгээгээд эмчилдэг тогтолцоог хуулийн одоо бүрдүүлсэн. За тэгээд нөгөө гэмт хэрэг хор ял эдэлж байгаа хүмүүсийн тоо бууруулж чадсан тийм туршлага байгаа байхгүй. Тэгээ манайх ч гэсэн дэрлээ одоо явах хэрэгтэй. За хэдийгээр одоо юм аливаа асуудлыг одоо айц төгшөөрөөр барих нууж хаах тусмаа л эн чин агуулга нь хүндрдэг гэж эн чин нотлогдсон зүйл шүү. Тэгэхээр хэрвээ та дундах эмэгтэй болцсон бол архинч байна уу, мансуурланч байна уу, мөрөдөд боломж та тусламж авах боломж танд байгаа гэдэг мэдээлэл мессежийг бид нар хэвлэл мэдээлэл олон нийт эцэг эхчүүд бид нар нийтэд хүргэж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол нуугдмал байдалд ороод ирэхээр л нөгөө эрүүл мэндэд эрсдэл учруулад амь насаа алдах юм эрсдлүүд бий болдог. Америкийн нэгдсэн улс одоо жишээлбэл жилдээ 120 мянган хүн амь насаа алдчих шүү дээ. Хар тамхины асуудал. Тэднэрт зориулаад Трампын засаг захиргаа амь насыг нь аврах хэрэгтэй гэдэг нөгөө фэйсбુક дээр нэг зомби хүмүүсүүд тэдний амь насыг авар гэд төсөөс мөнгө гаргаж шүү дээ. Тэгээ бид нар ч гэсэн одоо тийм байдалд ороогүй ч гэсэн урьдчилан сэргийлээд одоо өвчин даймжирч одоо хүндрээгүүдээр нь эмчилгээ явуулах тийм боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ганцхан улсын эмнэлэг хийх ёсгүй л тийм ч хордлого шаардлагатыг бол хувийн хвшлийн эмнэлгээр даатгалаа санхүүжил яага болохгүй гэж. Манайд бол нэг хоёр улсын байгууллага шүү дээ. Цэрмүүд технологийн төв нийслэл эрүүл мэндийн газрын харьяа. Хувийн хвшлийн эмнэлгүүдийг магадлал итгэмжил болгоод даатгалаа санхүүжүүлээд тэр хордлого шаардлагатай эмчилгээ хийдэг. За сэргээн засах буюу сэтгэл заслын эмчилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн чухал. Хинээс ч хизээч ямар ч тээвэр хизээч бид авч байгаа. Энэ бол уусаал энэ зүйл бол маш авштай. Энэ зүйлээс маш олон хүмүүс шоронд орсон хүн байдаг. Би нэг жишээрээ л та оюутан залуу. Наашаа Малайзад дамжаад ирсэн юм байна л та. Тэгсэн онгоцны болтойн хартаа танилцал. Тэгэл нөгөө төгтө цуг явж байгаа. Яг онгоц бүлэгчс нөгөө ч өвөөлөл нөгөө харна өвөөлөл. Энэ ингээд ээж өнгөрцөн байна. Би одоо буцаарууллаа гал. Уулаа гараагүй үчил тэнгууд нөгөө авч явсан цүнхрүү үлдээсэн тэнгууд нөгөө Монгол хүний сайхан сэтгэл өгдөг шин. Яг хөөх юм одоо энэ яана утасны руугаар холбогдох боломжгүй. Хүний хувьд хаяа явж чадахгүй. Тэр нөгөө барайл ингээд гарчаал ингээд авчвал би чинь дуул онгоцны бодлоос чинь тэр 200 грамм алтан гарч ирэл. Тэл бүхэн нас авцсан залуу.
хуулийн талаас яг одоо хуулийн шинжилгээ гэж байна. Энэ дээр бас ингээд нэг хорж шийдэхээс илүүтэйгээр те эмчилгээ засъя гэсэн бас нэг тийм өнгө айс руу хэлбэж бас болох уу те. Мэдээж тэр хүн эрүүгийн тэргээс нь бол үнэн. Гэхдээ яг нөгөө хорж шийдэх гээд байгаа нь яг нөгөө нэг асуудлыг яг зогц шийдэх арга зам биш болчиход байна л да тий. Бас яг тэгж ойлгож болохгүй. Одоо хэрэгэлсэн хүмүүсийн хорж шийдэхээс илүү эмчилгээ гэж яваад хор бас болохгүй. Тэрийн хоёрыг тэнцүүлж л явах хэрэгтэй харагдсан. Баланс тий. Одоо жишээ нь хуулийн төсөлд бол ийм тогтолцоо сайн дурын бол алдтай эмчилгээний талаар нь орж ирж байгаа. За энэ дээр орж ирж байгаа эмчилгээний агуулга бол тэр нөгөө эмийн болон биеийн эмчилгээнээс гадна нөгөө зан үйл рүү чиглэсэн одоо дараа дахин ч хэрэглэхээс сэргийлэх тэр эмчилгээг дээр төвлөрөөд байгаа юм. Ер нь бол тэгэхээр нөгөө сайн дурын эмчилгээндээ очиод хамрагдсан тэхийн тулд онцлуулж байгаа тий эмчилгээндээ хамрагдаж байгаа хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх баталгааг нь хийж өгч байгаа сайн дураар. Харин гэмт хэрэг зөрчлөөс өршлөн сэргийлэх ажлын хүрээнд тэмцэх ажлын хүрээнд одоо хэрэгэлсэн дотор тогтоогдсон өдөр тохиолдолд зөрчлийн хариуцлага хүлээлгэх гэр тийм одоо бодлого барьж байгаа гэсэн. Бас нэг тийм хэрэгэлсэн хүмүүсийн чинь дан эмчилнэ гэдээ бас нэг яаж ойлголт өгч бас болохгүй. Гэхдээ одоо эмч хамаарал бүхий болсон хэрэгэлсэн хүмүүстэй дахин хэрэглэхээс нь өршлөн сэргийлэх одоо ямар арга замуудын тэрийг нь одоо зөрчлийн албатан эмчилгээ юм уу, эрүүгийн албатан эмчилгээний байх уу, захиргааны албатан эмчилгээний журмаар эмчилгээ гэх одоо энэ бүх тогтолцоонд нь оруулахыг л эрмэлзэж байгаа гэсэн үг. Сайн дураас нь гадна. Одоо энэ дэлгэсэн дээр бие оруулж байна л та нөгөө энэ нөгөө харт тамхи за бүр дэлгэрүүлэх юм сэтгцэд нөлөөлөх те мансурах төрлийн бодисч одоо бүр ингээд та түрүү хэлсэнтэй нөө төлөв шинжинд хөөжлөгдөж байна те зарим тохиолдолд аюултай байдалд очиж штэ одоо ингээд энэ өсвөр насны хүмүүс ингээд шууд одоо нэг шипризер те одоо гар хуруугаа шахдаг дараа нь ингээд одоо ингээд эдисээ өвчилж явагдаад те гар хүлээсээ салдаг гэдэг амар юм явж байна л та энэ төв одоо ерөөсөө нөгөө нэг юм насны үед бол эмзэглэж штэ одоо юу гэсэн үг 13-аас одоо 35 үед чинь чи эд залуу ажиллах хөдөлмөрлөлт нөхөн үржих насны залуучууд хүүг залуучууд байж те айхтар сурч боловсрох те ийгсийн толгой сэтгэл эмзэглүүлж л байна л та тэгээд ер нь одоо хэдүүлээ яг энэ тэмцэх тактик гэх юм уу те арга барилаа одоо улам өргөжүүлэх те шинжлэх тал руу бол явахгүй бол бид нар ч одоо нөгөө кокаин те одоо фентанилч гэдэг юм уу одоо юу гэдэг метафетамин гэл нэг уламж болсон юм аа л яриад байдаг те гэтэл одоо энэний авар одоо хүүг залуучууд маань ингээд шал өөр юм руу одоо ингээд урсаад орж идэг тэгээд яах вэ та тамаа ямар гарц гаргалгаа гайлын юу гэж бодож байна зориултын өөрчилж гэх юм уу те ашиглаад байгаа нэм бэлтгэл дээр бол одоо бас ерөнхийдөө нэг байгууллага гэхгүйгээр нэг системтэйгээр л бүхэл төрлийн хяналтын байгууллагууд бүгд л хамтарч те тухайн эмийг усан хилээр орж ирэхээс нь эхлээд ямар аптек туваарлагдаад ямар иргэн аваад хэн юун зориулж ашиглаж ийн гэдэг бүх зүйлийг л одоо бүртгэлжүүлж хяналтанд байлгаж ижлийн асуудал шийдэгдэх байх л та. Тэгэхгүй он чинь бас яг албан ёсоор зөвшөөрөл юмтайгаа усан хилээр нэвтэрсэн юмыг цааш нь одоо зөвшөөрлгүүд амжуулсан ч гэдэг юм уу ямар ч арга замаар бас тухайн хоолж авсан байж болно шүү дээ. Тэгэхээр тухайн одоо эм бэлтгэлийг усан хилээр нэвтрэхээс нь эхлээд яг эцсийн хэрэглэгч одоо шаардлагатай хүндээ очих хүртэлх бүх энэ процессыг л одоо ингээд төрийн байгууллагууд нь уялдаа холбоотой байж иж хяналтанд авч явуулах хэрэгтэй юм болов уу гэсэн бодолтой байна. Саяных дээр тэг болно те. Тэр нөгөө хэлсэн 70% нь одоо дотоодын нөхцлүүдээс шалтгаалж үлдэгдэж байна гэсэн шүү дээ. За тэрний нэг том асуудал мэдээж манай улс дархан ургасан ургамалтай холбоотой асуудал байгаа. Хоёрдугаарт одоо манай эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа энэ хүн амын эрүүл мэндэд зориулж одоо бүтээгдсэн гаднаас импортлогдож байгаа энэ одоо им бэлтгэл бодисуд байна. За энэнд бол одоо хориглосон ч байгаа, хориглоогүй ч байгаа. Одоо нэгдсэн үндэсний байгууллагын харт тамхитай холбоотой 3 конвенцийн жагсаалтанд орсон одоо им тарианууд ч байна. Тэрэнд ороогүй мөртлөө одоо манай эрүүл мэндийн салбарт ашиглагдаад тэрийг хүүхэд залуучууд олж аваад ансуурах зорилгоор ургуулan ашиглаад түүнээсээ болоод тэрэндээ донтоод ингээд эрүүл мэндээр хохирон амь насаа алдсан ч тохиолдол байгаа. Энэ им тарианы асуудал бол өөрөө энэ дотоодын нөхцөл байдлын нэг гол том хэсэг нь болчиход байгаа байхгүй. Энийг хяналтанд авахын тулд одоо энэ манай эрүүл мэндийн байгууллагууд болон энэ хууль хяналтын байгууллагуудын хооронд энэ мэдээллийн сан цахимжиж одоо тэр хүнийг хизээ ямар эмчтэр очиод цаасан жор бичүүлээд хинээс аваад хаанд ч хэрэглээд байгаа юм одоо мэдэхгүй. Тэгэхээр энийг цахимжуулж яаж одоо бүгднийг ингэж хяналтанд авах шаардлагатай. Ийм хяналт байхгүйгээс болоод одоо энэ залуучууд хаанаас аль эмийн сангаас яаж аваад ингэж хэрэглээд байгааг нь бүрэн хянч чадахгүй одоо ийм байдалд ингэж хүрснийг
асуудал байна. Тийм болохоор одоо энэ хуулийн бас нэг бүлэг байгаа. Чигүүргийн байгууллагуудын захим нэгдсэн сан одоо үүсгэх шаардлагатай гэдэг. Тэрнийг яаж үүсгэх, хүүхэн ашиглах уу, яаж хяналт тавих уу гэдэг одоо энэ зохицуулт бас энэ хуулийн дээр орсон. Тэгээ одоо эрүүл мэндийн салбар бол энэ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэргэдэг одоо нэг эмчнэрийн одоо хөнгөлтөө имийн жорын одоо энэ програм байгаа. Энэ дээрээ бол одоо энэ мансууруулах сэтгцнүүд имийг бичгтээ одоо энэ цаасаар биш ингээд захимаар бичдэг болох юм техник хөгжүүлэлтийг бол ингээд эхлүүлсэн боловч одоо ингээд бүрэн энэ бас үйл ажиллагаанд бүсэн авдаг биш те тусгай код орж байгаа. Одоо энэ тийм ажлыг хурдан нэвтрүүлээд одоо би эмч байлаа гэхэд танд одоо ингээд им бичээд өгөхөд одоо тэр холбогд хяналтын байгууллага нь энэ эмч тэр иргэнд бичээд өгсөн байна. Тэр имийн сангаас авсан байна. Дахиж одоо өөр газраас авахгүй. Яг л авах хэрэгтэй хүн аваад хэрэглэх хэрэгтэй хүн хэрэгжилжээ гэдэг. Тэгэхгүй бол одоо эн чинь одоо цаасан жороор тэр цаасан жор чинь одоо бол хинч бас хурамчаар үлдэх боломжтой зүйл байгаа байхгүй. Имийн жорыг та нар бүгд мэднэ те. Энэ чинь хинч очиод ингээд аваад тэр газраас хэрэгжилж аваад хууль бусаар хэрэгжилж боломж байгаа байхгүй. Тэгээд одоо мэдээч бас энэ хувийн хөвчлийн имийн сангууд бол одоо бас сайжирж байгаа. Нөгөө цагдаа болон имийн агентлагаас хяналт шалгалт хийж байгаа холбоотойгоор өөрөлд ажиллагаа хариуцж байгаа. Гэхдээ л одоо тэр чинь нөгөө хүн л ажиллаж байгаа болохоор тэр хурамч инхнийг мэдэхгүй те андуурж ингэж авах. Энэ бас тэгээд нөгөө хууль бус хэрэглэгч нар маань өөр хүний регистр янз бүрийн бичиг баримт ашигладаг ч юм уу. Эсвэл өөр эмчийг очиж гуйж хуурамчаар одоо бичүүлдэг ч юм уу. Ийм асуудал ингээд тасан зогсохдохгүй байгаа учраас энийг зайлшгүй одоо захимжуулах шаардлага байгаа. Тэгэхээр нөгөө манай иргэд ч гэсэндээ одоо анхааруулад ингээд хэлэхэд нөгөө мансууруулах бодис гэхээр одоо түрүүний хэлдэг тэр уламжлалт одоо тэр кокаин ч гэдэг юм. Энэний биш юм аа. Энэ бол одоо хүн хэрглэж мансуурж боломжтой одоо энэ эм тарианы бүрийн химийн бодисууд ч гэсэндээ энд орж явдаг гэдгийг бас иргэд минь ойлгож бас болгоомжтой хандах шаардлагатай байгаа. Тэгэхгүй бол нөгөө иргэд хартай юм гэхээр л нөгөө кинон дээр гардаг шиг ойлгоод идэг. Тэгээд хүмүүс ямар нэг гонигтай зүйл тохиолдохоор сэтгэлээр унаад харигтаар суугаад тэр тайтгарлыг олж авахын тулд 6 цэнгэл хөөгөөд ямар нэгэн буруу алхам хийгээд хин нэгнэр орлуулах гэж зүтгээд тэгээд хамаг эрчим хүчээ алдаад байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр ингэж дэмий зүйлд эрчим хүчээ алдах бол хэрэггүй. Хүн альва нэгэн хаагцал зовлон ч уйдгар гонигтай зүйл тохиолдох үед тэр энергийг дэмий зүйлд ашиглахын оронд энэ хүнд хэцүүгээс гарах хамгийн зөв алхам бол ямар нэгэн зүйлийг сурч эхлэх байдаг. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг сурч эхлэх юм бол хүн зөв зүйлд энерги зарцуулдаг. Би дараа нь харамсахгүй тулд зөв зүйлд энерги зарцуулах хэрэгтэй. Ном уншиж явах хэрэгтэй, хэл сурах хэрэгтэй, фитнес явах хэрэгтэй гэдэг хүнд сурах зүйл зөндөө байдаг. Хин нэгэнтэй байхдаа зарцуулж амждаггүйсэн тэр цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй. Тэгхгүйгээр гонглоход буруу зүйлийг хийхэд даригтаар суухад ч юм уу мансууруулах бодис хэрэглэхэд хамаг цаг зав зарцуулах юм бол шал дэмий л цэнийг алддаг, энерги алддаг. Тийм учраас зөв зүйлийг сурч хүнд хэцүүг даван туулах нь хамгийн зөв алхам гэж хэлмээр. Саяхан жил ингээл нөгөө цаваа өнөрлөлтөд гутлын туслал гэж ярьдаг байлаа. Гэтэл ч одоо ингээд шинж төлөв байдал нь өөрчлөгдөөд зүгээр нэг эмийн бодисыг дангаар нь болон хооронд хослуулдаг тий холдог ч юм. Эсвэл ингээд гар араар хүртэл одоо хийдэг. Зарим тохиолдолд тасалгааны ургамал шиг хүртэл одоо ингэж тий ингэж тарьж ургуулаад шаш зарж борлуулдаг ч аимшигтай юм сонсогдож байгаа. Тэгээд яах вэ дүүлээ? Хүүхэд залуучууд маань яг энд их ойрхогдохгүй л байна л да. Өртөөд эхэлсэн байна бүр зарим нь тий. Үйлзүү юм одоо юу боддөг юм болоо. Ер нь өршлөн сэргийлэх арга хэмжээ буюу хор хөнөөллийг таниулах арга хэмжээнд дээр л ер нь төвлөрч байгаа шүү дээ. Бас энэ дээр. Тэгээ энэ дээр энэ арга хэмжээнд оролцогч ямар хүмүүс байна? Гэр бүлээс эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигчтэй сургууль багш орчин гэх мэтчлэн тэр болгон дээр л төвлөрчлээ. Ер нь хор хөнөөллийг нь ерөөсөө нэг тэр олон улсад одоо олон улсын сайн жишээ бүхий аргачлал байна л да. Хор хөнөөллийг одоо таниулах тэр аргачлалыг ер нь хэрэгэлдэг юм үр дүнгээ өгсөн аргачлал гэж үзээд тэгээ зүгээр нэг бас нэг хор хөнөөллийг таниулах арга хэмжээний сургалт гэж бас нэг туртай өн очиод хийгээд байхгүй тий тэр эдрийг ямар аргачлалаар ямар бэлтгэгдсэн мэрэгжилтнүүд хийх үү тэрийг боловсролынхоо системтэй яаж уялдуулах уу гэх мэтчлэн асуудлууд байна. Хор хөнөөллийг таниулах буюу өршлөн сэргийлэх арга хэмжээгээ маш сайн үр дүнтэй авчих юм бол энэ бүгдээс бас сэргийлэх боломжтой болов гэж хараад шүү дээ. Ер нь бол
манай ард иргэд чинь бид нар ч өөрсдөө зүгээр эмийн замраагүй хэрэглээд л ард түнш толгой өвдгөтлийн мууж идэг. Чихэр шиг идэж штэ. Чихэр шиг иддэг. За эрүүл мэндийн боловсрал эрүүл мэндийн асуудал ярихаар эмнэлэгт очиж тусал хийлгэнэ гэж ойлгоод энэ чинь энэ хандлагаас л өөрчлөх хэрэгтэй л дээ. Ерөөс эмнэлэг суурилсан, эмд суурилсан тогтолцоог эрүүл мэндийн байгуул өнгөрсөн хугацаанд хөгжүүлж ирсэн. Тэгээ замраагүй хэрэгжилж байна бид нар. За тэгэл цүнхэндээ эм толгой өвчин намдах толгой долгооны эмгүү хүн байхгүй шүү дээ. Ялангуяа манай эмэгтэйчүүд. Энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас бид нар ямар ч одоо аюул учруулах хэмжээний бодис байсан ч хэрэглэхгүй байх зөв сонголт хийх тэр зан үйлийг хүүхдэд төлөвшүүлэх хэрэгтэй. Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулаад зөв хүн байх, зөв сонголт хийх, стрессийг даван тул. Урьдчилан сэргийлэх ажил юу эндээс эхэлнэ. За асран хамгаалагч эцэг эхчүүдийн зүгээс ч гэсэн хаана ямар одоо хүмүүстэй нөхөрлж явж байна, миний хүүхдийн сэтгцийн байдал ямар байна, тэ зан үйл нь ямар байна гэдгийг бас бид нар ганцхан төр хийх ажил биш шүү дээ. Иргэдийн оролцоо бас хэрэгтэй. Энэ системтэйгээр олгодог энэ урьдчилан сэргийлэх бодлого зайлшгүй шаардлага. Мэдээж энэ төр хяналтаараа тэр ийм эмнэлгийн тусламж үйлчилгээ энэ төрлийн бодистой холбоотой хяналт одоо хяналтанд байлгах зайлшгүй шаардлагатай л да ер нь. Ийм ч яг нөө гар уруугаа тайруулж байгаа асуудал дээр сэдвийг хаагаад өгүүлж үү? Яг энэ тал дээр бол яг түрүүний ярьсан яг энэ дээр нөө нэг юм юуны одоо хууль дүрм журам одоо ийм төрийн албаны нэг юм шаталтай явагддаг шүү дээ. Энийг нөгөө эн чинь анх ерөөсөө нөгөө жоргоо олгодог байсан. Тэгээ жортой олгодог болох гэж маш их хугацаа алдсан. Тэрний дараа ингээд нөгөө анхаарал тавихын бодисын тоонд оруулах гэж маш их хугацаа алдсан л та. Тэгэхээр одоо ер нь бол яг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 50-аас шүүн яг энэ бодисыг анх хэрэгжилж бол донцсон юм хүмүүс бол ирээд идэв. Тэгэхээр түүнээс нөгөө цаг хугацаа алдахаараа маш их нөгөө юунад бас эрсдлээ гараад идэв. Тэгээ энэ дээр бас анхаарах шаардлагатай. Урьдчилан сэргийлэх тал дээр бол яг гэр бүлийн хүмүүжил талаасаа нэг юм хоёр туйл байгаа. Нэг бол хэтэрхий их нөгөө эрхлүүлсэн бие даан шийдвэр гаргах бие даах чадрыг нь бол алдагдуулсан байгаа гэдэг. Нөгөө талаасаа хэтэрхий их нөгөө хайхрамжгүй хаягдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өссөн эсвэл тухайн хүмүүс бол байнга хаягдсан, орхигдсон, үл хайхралтай ийм мэдрэмжтэй байгаад байдаг. Энэ дээр гэр бүл татаас маш анхаарат гэх юм бол харьцангуй бас нөгөө энэ зүйлд бол нэрвдээд эрсдэл бол бага учрна. Нөгөө талаасаа болохоор ер нь хүн ер нь сэтгэл зүй талаасаа багада авч чадаагүй тэр хэрэгцээгээ бол насан турш дараа бол ингээ авахыг бол ийм хэрэгцээ байдаг. Тэгэхээр багаасаа өөрийгөө илэрхийлэх тийм чадвар суугаагүй, илэрхийл сураагүй ийм хүмүүс бол бас маш их юм автж байна. Нөгөө талаасаа бол ер нь нэг юм 50 мэдрэмж авч чадаагүй гэр бүлийн хүнд нөхцөл өссөн хүмүүс бол нэг 50 мэдрэмж авах гэсэн авах гэж бас юм хэрэглээд байгаа ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энийг бол бүр нөгөө нэг урьдчилан сэргийлэх гэх юм бол анхан одоо гэр бүлийн хүрээнд л хамгийн түрүүнд авч хэлцэх ийм асуудлууд байгаа тийм ээ. Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй мансууруулах бодисын агуулмжтай их хэмжээний эмийг зөвшөөрлгүй хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмтгэргийг илрүүлэн мөрдөх шалгах ажиллагааг явуулж байна. Эд мөрийн баримтаар нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны мансууруулах эмийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгцэд нөлөөд эмийн агуулмжтай байж болзошгүй 9674 ширхэг эмийг хураан авсан. Илрүүлэн шалгаж буй хэрэгээс үзэхэд иргэд сэтгцэд нөлөөд бодисын агуулмжтай зөвшөөрлгүй эм тариаг мансуурах зорилгоор ургуулan хэрэглэж, эрүүл мэнд амь нас эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг харуулж байна. Иргэд та бүхэн эм тариаг зөвшөөрөлтөй их сурвалжаас авч, эмчийн заавар жорын дагуу зөв хэрэглэхийг анхааруулж байна. Яг аргагүй сэдэн маань ингэж яг хүүхэд залуучууд руу орж ийн л та. Одоо тэгээд энэ яг нарийн судалгаа байдаг уу юм мэдэхгүй. Гэхдээ энэ 10 жилийн сургуульд ихтэй сургуулийн ойролцоо ингээд одоо хүүхэд залуучуудыг уруу татах үзэгдэх газар авч байгаа. Эхний удаадаа нөгөө нэг удаа тий үнгүү хэглүүлэх чинь үзчихтэй ямар байна гэд. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь тэрэндээ нөгөө баг залуу хүүхд чинь шохоорхон тий тэгээд нэг тийм өөрт нь байхгүй мэдэн төрд юм. Гэтэл тэр нь алстаа маш урхахтай аимшигтай зүйл рүү гусаж орж байгаа. Тэгээ яадаг вэ гэхэлэр ээж аваасаа мөнгө авд юм байна. Нөгөө хүүхдийн мөнгө хүүхдийн 100 мянга хүртэл авчдаг те эсвэл ингээд хүн амьтнаас зээлдэг аапаас хүртэл зээл авсан тохиолдол байгаа. Бүр хүндрэхээр одоо ингээд улгаа зэлгээ хийдэг, дээрэмд онол гаргадаг те ийм юм руу ордог юм байна л та. Тэгэхээр энэ сургуулийн орчиндх энэ урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг хангах тал дээр хэдүүлнээс яг яаж ажиллах хэрэгтэй юм бол те. Одоо та бид зургал бүгдээрээ л ээж аавууд тийм ээ. Тэгэхээр бид нар бол тодорхой хэмжээ хариуцлага хүлээх ёстой. Тодорхой байдгүй маш өндөр хариуцлага хүлээх ёстой. Зөвхөн одоо тэр багц сургууль хүмүүжүүлэгч найдаад орхих биш те. Энэ зөвхөн цагдаа тагнуул гайлыг хийх ажил биш. Нийгмийн бүх оролцоол орох ёстой. Одоо тэр хороо дүүргэн байд юм уу, хэсгийн ахлагч байд юм уу те.
бүгд л байна. Одоо нэг хуучин чинь нөгөө иргэн бүр чинь бас нэг нийгмийн ухамсартай хүүхд одоо хин нэгний хүүхд буруу зүйл рүү хазгаа гიშх гээд тахт бол заал зөвлөдөг, бүр алгадаад хүртэл авдаг тийм үе байлаа шүү дээ. Гэтэл одоо ч нөгөө хүний хүүхдийн ирэх гээд одоо бүхэл юм дээр ингээл одоо маш хэцүү болчиход байна тий. Тэгэхээр та маань яг энэ хүүхэд залуучуудыг яг энэ айхтар зүйлээс өрсөн сэргийлэхин тулд юу нэг яах ёстой гэж бодож байна тий. Мэдээж төрийн зүгээс явуулж байгаа бодлого бол би багдаагүй гэж бодож байна. Гэтэ нэг иргэн бүрийг те нийгмийн одоо энэ салбар бүрийг л энд татан оролцуулах юм шаардлага тулгараад байна л та тий. Одоо ингээд захын эцэг бол тэгдэгт манай хөлт бол өстой тийм биш. Гэрээсээ гардаггүй. Би хинтээ нийлдэг нь мэдэн тий. Манай хөлт одоо нэг муу тал руу уцаарай л судаг гэдэг. Гэтэл яг бид 6-гийн мэдхгүй ертөнц үйл явдлууд энэ хүүхэд залуучуудын дотоод энэ юм байна л та тий. Тэр яг яах ёстой вэ? Та тав энэ дээр нэг бодлоо илэрхийлээч. Би их нэлээд нөрөхий асуучлаа шүү. Тий. Тэгээ урьдчилан сэргийлэх одоо арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар нэгдсэн үндэсний байгууллагын нэг хоёр төрөлцсөн байгууллага 18 онд олон улсын одоо удирдамж стандарт боловсруулж гаргасан байдаг. Энийг л бид нар одоо манай улс одоо энэ салбартаа хэлж байгаа хүмүүст тэр удирдамжийн дагуу сургалт тань мэдгүй мэдээлэл явуулах тэр коридорыг бий болгож өгөх хэрэгтэй. Тэрнээс одоо юу гэдэг өөрийнхөө хувийн туршлагатай тулгуурлаж одоо тэр хор хөрөнгөлийн таларт таниулах сургалт явуулдаг гэж байж боломгүй зүйл байна. Энд чинь өөрөө урьдчилан сэргийлнэ гэдэг бол бие даасан шинжлэх ухаан. За миний одоо юугаар надад байгаа мэдээлэлээр бол манай улсны урьдчилан сэргийлэх чиглэлээр 25 сурагч багш үндэсний хэмжээний олон улсын сургалтанд бит хоёр 23 он сууж исэн тий. Сууж исэн. За тэгэхээр нэг төр хугацааны одоо 7 хоногийн сургалтаар энийг сурагч багш бэлтгэхгүй шүү дээ. Энд чинь системтэйгээр нөгөө нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэтнүүдийг мэрэгшүүлж сургах хэрэгтэй шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр эцэг их сургуулийн орчин за тэгээд бас хүрээлэн буу орчинд чиглэсэн тийм урьдчилан сэргийлэх оновчтой бодлогууд шаардлагатай. Нэг боломжтой санхүүгийн боломжтой айлын хүүхдүүд хэрэгэлдэг гэдэг ойлголт байхгүй болсон шүү дээ. Тэгээ одоо ингээд зөрчлийн хэрэгээ зөрчлийн хуулиар баримтлагдж байгаа хүмүүс төр очив уулзалт хийж байна. За аламжлагын чанартай хэмжлэгэнд явуулдаг болсон ба тэр хүмүүстэй очиод уулзахад уруу татагдана барина гэсэн ойлголт гэхээс илүүтэй буруу сонголт баг хүүхэд наснд авсан сэтгэлийн тэр траума гэж яриад хүчин зүйлсэн хүчирхийллийн асуудал нөлөө үзүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр үе рүү н одоо хүмүүжил төлөвшил гэр бүлийн орчинд сургуулийн орчинд одоо зөв хүн байх тэрлүүл одоо бодлогоо анхааруулах шаардлагатай болж байна. За өөр ямар бодлоготой санаа оноо юу байна? За миний бодлоор бол би энэ хэрэг шалгаад ингээд явж байхад бас энэ төрлийн хэрэгт холбогдож орж ирж байгаа хүүхдүүд бас цаана арга гэрийн асуудалтай бас байгаад байдаг харагдаад байдаг байхгүй юу? Одоо эцэгхэн салсан ч юм уу эсвэл гадагшаа дотгошоо явсан ч юм уу эмээ өдрөө байгаа ч юм уу те. Эсвэл бүр огт гэр орноосоо холдоод явцсан бие даагаад амьдарч байгаа ч юм. Арга гэрийн аргитект завхааралгүй хэрхэлж байж болох юм. Тийм болно. Тэгэхээр энэ бас энэ хүүхдүүдийг нэг тал руугаа буруу зам руу явахад бас хүчин зүйл бас болж байгаа шиг байна. За ийм биш одоо айлуудын хүмүүс төр бол хүүхдүүд төр бол одоо эцэг эхчүүд бас өөрсдөө нөгөө мансуурлах бодисныхоо талаар ойлголт жоох муутай байдаг. Тэгэхээр нөгөө ойлголтгүй хүн чинь нөгөө хүүхдтэй бол одоо тэгш үч гэхээс өөр юм хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд маань өөрсдөө энэ бодисны ийм бодис тодорхой хэмжээнд байдаг те ийм аюултай. За хэрэгэлсэн хүүхэн бол нэг иймэрхүү шинж тэмдэг илэрдэг. За хувц хунараа карма саунд нь те хувцнаар нь угаахтаа одоо ийм эд зүйл илэрч ивэл энэ чи ийм байна. Гэт ядаж өөртөө ангаж шатны мэдлэгтэй байгаад тэгээ тийм гараад ирэх юм бол шуурхаа цагдаагийн байгууллага имлэгт нь шууд ингээ хандаад газар дээр нь ажил асуудал ингээд асан зогсоод ийм байхгүй одоо манай хүүхэд одоо ингэж болов гэл мэдээж хүүхдэд хамгаалах ганцхан ёсны хэрэг болж улам ингээд цааш нь дамжруулаад байх ийм асуудал ингээд байгаа. Хоёрдугаарт боловсрал хүүхд чихэн цагаа бас сургуулиар өнгөрөөж ин тэгэхээр энэ хүүхдэд харьцаж байгаа энэ сургуулийн ажилтнуудыг бас яг эцэг эхчүүдийг ингэж мэдлэгжүүлэх шаардлагатай байгаа байхгүй. Тэр багш нараас зөв талаас нь ярьдаг тийм дадлага сурчлыг тэр хүмүүст суулгах хэрэгтэй. Хүн ангийн багш биш те. Одоо нийгмийн ажилтан те одоо эмчүүд юм те дарга удирдлага үйлчлэгч нь хүртэл хамрагдсан шүү дээ бүгд л. Харт амт гэж ийм амар юм байд гэж хүүхдийг хий айлгахаас илүүтэйгээр тэр хүүхдэд яг гол зүйлийг тайлбарлаж хэлэх хэрэгтэй те. Одоо энэ өөрөө гарцсан хар тамхич гэдэг байхгүй одоо энэ тамхи байна. Одоо амны тамхи байна, арх дарс бус юмнаас ч гэсэндээ одоо хоол байх, бие зөв авч явахыг одоо ингээд анхан шатны хүн ингээд зөв заадаг. Тэгэхгүй бол одоо хүн болгоны нөгөө нэг юмд хандлага мэдлэг чинь өөр учраас бас ярих
санаа зөв боловч арга нь буруу байвал бас нөгөө хүүхдээ чинь буруу тал руу ингээд сэтэлжүүлэх юм бас ийм асуудал үүсгэж. Тэгэхээр тэр ярих хэлэх хүмүүсийг бас зөв мэдээлэлээр хангаж сурах бас тодорхой хэмжээний ажил хийх шаардлагатай байна гэж бодож байна. Байцааш эргэн хүний хувьд ямар бодолтой байна? Эргэн хүний хувьд за хүүхэд багчуудад бол ерөнхийдөө л сая бас манай хүмүүс хэлж байгаачлал ерөнхийдөө эцэгхийн хандлага ухамсар тэр хүүхдэд тавих тийм ээ цаг зав ерөнхийдөө бол нэг өглөө 8-аас өдрийн 2 хүртэл нэг хичээлдээ суудаг байх. Тэр хугацааг нэг хянтж боллоо. Хөрвөлдсөн цагийг нь бол өөрөө бас одоо харьцангуй бас солилцоо холбооны бүх юм хөгжсөн уцтай болцсон юм ч бас хүүхдэд нь хаана юу хийж яаж нээж нэгэд бүх хараа яналтаа тавиад одоо оройд нэг гэртээ хоолон ширээний хард уулзч ярилцаа тий. Тэгэхэд л ерөнхийдөө бол анзаарагдах болов уу гэж би өвдө бодож чинь нэг гэр бүлд амьдарч байгаа байнгын ингээд нэгэнтэй хамт байгаа хүмүүс хэрвээ хүүхэд нь бас нэг тийм болохгүй буруу зүйл хэрэглээд байна уугүй юу гэдэг байдлаар нь бол тодорхой хэмжээнд анзаарагдах байх. Тэгэхээр ерөнхийдөө бас яг төрийн байгууллагууд бусад энэ байгууллагууд руу нэлцээгээ тавхасаа илүүтэйгээр эргэн бүрийн оролцоо ялангуяа тэр эцэг их гэж явж байгаа хүмүүсийн бас тодорхой үүрэг хариуцлага ухамсарын асуудал энэ дээр нөлөөлөх болов уу гэж бодож байна. Бүр ингээл бүр 5 3 13 хамттай охин ээж аав дагуулж явж байгаа. Үнэхээр харамсалтай тохиолдол төр боллоо. Имийг зөв тунгаар, зөв цагт нь зөв аргаар ашиглах юм бол энэ болно. Харин буруу нөхцөлд, буруу аргаар, буруу имийг ашиглах юм бол энэ эрсдлийг цааш дагуулахаас гадна цаашид үхэлд хүрэх эрсдэлтэй гэдгийг та бүхэн маань анхаараарай. Уух ёстой имийг найруулад хөлбөндөө тарснаас болоод доошогоо тусан хэмжээний алдагдал үсээ. За тэрийг ингээд цагдаагийн байгууллагатай хамтаад цааш шалгаад болсон чинь гэр бүл хэрэг хүртэл бүр аав нь хүртэл тэрийг бас хэрэгэлдэг байсан тохиолдол хүртэл гарсан. Нөгөө сэтгэц нөлөөт имийг хэрэгснээс үүдээд хуруугаараа тайруулдаг, хөлөө тайруулдаг ч юм уу тийм нэг мөчөө тайруулснаар ингээд насан туршдаа дахир дутуу болох тийм ээ хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл маш ихтэй байгаа. Тэгээд энэ бол маш харамсалтай. Эцэг их хасран модч та бүхэн маань энэ тал дээр хамтран ажиллаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье. Сэтгэл зүйн онцлог бол яадаг. Одоо ингээл телевиз радиогаар за өнөөдөр ингээд энэ онд хитэд өгöd гар хуруугаа тайруулсан байна. Нийгэмд ийм аюултай ингээд мянга хэлээд өрнө хүн яг өөр төрөө буулгаж авч байгаа. Манай хүүхэд нэр хэрэгэлсэн болов нэг шалгаад үзээч маа хараад үзээ гэсэн тийм сэтгхүү суухгүй. Тэгэхээр яах вэ гэхээр ер нь одоо хамгийн сүүлд бол нэг ахлах ангийн нэг хотын төвийн 10 жилийн одоо ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нэг хэсэг хүүхдүүдээс ингээд шинжилгээ авахд бол тест авахд бол нэг маш олон их хуваар ингээд илэрч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь 10 жилийн бүх сургуулийн ахлах дунд ангийнхнаас нь октын үзлэг гэдэгтэй адилхан бүгдгээс нь тест аваад илрүүлээ гагаад ирэхээр эцэгчүүдэд ямар одоо сэтгэл суух вэ гэхээр манай хүүхдийн сурж байгаа ийм сургууль энэ хүүхэд нь ингээ хэрэгэлсэн байна шүү дээ. Энэ сургуулиас нь тэдэн хүүхэд илэрсэн байна шүү дээ гэдэг энэ байдал дээр хүмүүсээ өөр дээрээ тусгаж авах юм бол түрүүний нэг гэр бүлийн хүрээний боловсрол бол мэдээж нэг урт хугацааны асуудал хамгийн хурдан хугацаанд үр дүнтэй арга хэмжээ авъя гэх юм бол энэ бүх одоо хүүхдүүдээс нь ер нь шилжих авах тийм ингэжээш бол мэдээж илрүүлсэн тохиолдолд бол тэрийг нэг эмчлэх бүх тарлын арга хэмжээ нь бол өсөөгөө авах байдаг шүү дээ. Энэ зүйлийг бас нэг юм бас зарим хүмүүсээс асуугаад үзсэн чинь тест маш цөөхөн байдаг. Тэгээд тэрийн зарим нь урьдчилан сэргийлэх төлөө явуулдаг, зарим нь тэмцэгтэй явуулдаг. Ингээд хүртээмж бас бага байдаг гэсэн. Тэгэхээр энийг бол маш сайн хүртээмжтэй болгоо. Тест чи өөрөө бодис жоохон одоо өөрчлөгдөхөд тест бол илрүүлэх боломж болоод ирдэг. Хамгийн сүүлийн үеийн тестийг маш их хүртээмжтэйгээр ингэж тарааж байршуулах, энийг үеийн шаттайгаар зохион байгуулах арга хэмжээ авах юм бол нийгэмд бол тодорхой хэмжээний бол үр дүн үзүүлэх байх гэж бодож байна. Дөрвөлжилсэн тест гэх ковидын нэг юм байдаг тест. Тэр шиг эмийн сангуудаар бэлбэл эцэг эхчүүд ч гэсэн тэрийг аваад хэрэгжилждэг. Тэрийн мэдээж лабораториор баталгаажсан тийм тестүүд нийтийн хүртэл болох хэрэгтэй л дээ. Тэрнээс яг мэрэгжлийн чиглэлтэй байгууллага тэрийг ашигладаг гэж ойлгож болохгүй. Мэдээж эмийн сангаар ороход бол ямар ч тест бол байхгүй мэдвч гээл. Одоо юм хөгжснөж ихэнх шижингийн хүртэл тестүүд байдаг юм байна шүү дээ. Яагаад бол наркологи юм байж болдгоо юм те. Тийм болно. За сэдвийг хаа та эргэн хүн ээж хүн те. За ер нь бол явж энэ сэдв маань хүний хөгжил дээр тулж очдог. За хүний хөгжил дотроо хүн хамгаалал, хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжил тий. За одоо улс орны ирээдүй болсон, улс орны эдис болсон хүн гэдэг, хүүхэд гэдэг ойлголт байна. Хүүхэдтэй хэн хамгийн ойр вэ? Гэр бүл, эцэг их тийм ээ.
За ах эгч хамт амьдарч байгаа хүмүүс нь. За тэр хүүхдэд за дараагийнх нь ойр байгаа хүн багш сургууль хүмүүжүүлэх сургуулийн орчны хүмүүс, дугуулангийн багш гэх мэт. За тэгэхэд нөгөө хүүхдэд хамгийн ойр байдаг ээж, эцэг их аав нар маань яаж вэ? Одоо нөгөө жишээ нь миний ажиглаж байгаагаар бол хүүхдэд анхаарал тавих цаггүй болтлоо ерөөсөө ажилдаа харагддаг байхгүй юу? Ерөөсөө миний эргэн тойронд хамтран ажиллаж байгаа бүхий л хүмүүс бүгд завгүй. Би ч ялгаагүй дээ бас. Та бүхэн ч ялгаагүй. Хүүхдтэй та бүхэн хичнээн цаг зарцуулаад ингээ бодоод үзэхээр баг нэг цаг хүрэхгүй юм. Яг ингэж туулж хүүхдтэй үр дүнтэй харилцах цагийг хэлж байгаа шүү. Одоо тэгээ за яг яагаад ийм байдалд ороод байна вэ гэхээр ажил байдаг. За нөгөө нэг маш их ажлын ачаалттай байдаг ч ерөөсөө хүний нөөц дутуу байгаагийн илрэл шүү дээ. Төсөв байхгүй, оронтой байхгүй, цалингийн зам байхгүйгаас цөөхөн хүн маш их ажил дээр ажиллаж байгаагаас. Дээр нь ажлын цагийн зохицуулалт энэ хөдөлмөрийн хуулийн зохицуулалт өглөө 8:30-аас орой 5:30 гэж заасан ч гэсэн тэрэндээ ажиллан дийлдэхгүй. Өглөө 8:30-аас эхэлж байгаа хүн хэдэн цагт хүүхдтэй цаг зарцуулах уу гэх мэтчлэн ингээд шинжилгээ хийгээд үзэх юм бол маш энгийн зохицуулалтууд хөдөлмөрийн дотоод журамч гэдэг юм уу те. Одоо хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжууд эдгээр маш энгийн ингээ харагдаж идэг байхгүй юу. Тэгэхээр яг хамгийн ихэнд ер нь хүний хөгжил талдаа ингээ анхаарах бодлого ер нь явуулбал яа гэм бэ? Тэрэн дээрээс судалгаа нэг улс орны ч одоо хүмүүсийг хаана алдаад асуудалтай байгаад байгаа юм тий. Ингээ бүх салбартаа шинжилгээд тийм нэгдсэн тийм судалгаа бодлого хэрэгтэй болов гэж ер нь харагдаж байгаа. Тэгээд цаашаа хүүхэд хамгааллын асуудал яригддаг, маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг, тийм ээ гендрийн асуудал ч яригддаг. Эцэг их нь ажлын байран дээрээ стресстэй очдог, гэр бүлдээ стрессээ өгөн тийм ээ. Тэр нь хүүхдэд нөлөөлнө. Хүүхэд нь цаашаа нийгэмдээ гарахаар яг нөгөө зөв бус зан үйл рүүгээ орчдог. Зөвхөн хар тамхи хэрэглэгч биш шүү дээ. Энэ дэр бол хүүхд бусадтай маргалдах тий зодоонуудын үүсгэх хэрүүл хийх одоо уур амгоо барьж чадахгүй байх, бардамнах гэх мэтчлээ одоо сөрөг зан үйлүүдийг гаргаж эхэлдэг байгаа. Тэгэхээр ерөөсөө хүнийхээ хөгжил дээр л анхаарах бодлого дээр юу цаашаа төвлөрч болдог болол нэрээ гэдэг юм байна. Өнөөдрийн сургалтын хувьд маш үр өгөөжтэй сайхан сургалт боллоо. Миний хувьд мэдэхгүй олон зүйлийг мэдэж авсан. Бидний үеийн хүүхдүүд хар тамхи гэдэг зүйл маш их уруу татагдах нь их байдаг юм байна. Тэгээд ийм олон хүүхэд ингэж татагддаг гэж бодоогүй. Тэгээд энэ бодис нь маш их хор хөнөөлтэй учраас өөрийнхөө төлөө наан үгүй гэж хэлж сураарай, үгүй гэж хэлэх дархлаатай байгаарай гэж хүсье. Өнөөдөр мансууруулах байцны хор уршийн талаар сургалтанд суусан. Тэгээд яг энэ сургалтын дээр болохоор яг миний урд нэгдүү юмнуудыг бас ярьж байсан. Саяны сургалтаас үзээд дүгнэлт хийхэд бол ер нь бол өсвөр настайхан оюутнууд ихэнх нь одоо уруу таталтаас болж одоо хар тамхинд орж байна. Одоо яг тийм болохоор найз залуу чинь найз хүн чинь ямар нэгэн байдлаар хар тамхи энийг хэрэглээд үзчихээ, ингээчээ, тэгээчээ гэж хэлж байгаа тохиолдол ер нь бол үгүй гэж хэлхийг зориулсан. Энэ хилцүүлгийг одоо бүх эцэгчүүд үзэж байгаа бах те. Та өнөөдөр яг хүүхдээ яг хаана хинтээ юу хийж байгааг бас нэг бодоод үзээрэй те. Одоо шалгаад үзээрэй гэж одоо баг тийч хэлхинж баг одоо зүв болчиход байна шүү дээ те. Хүүхдтэйгээ одоо хэрэглэж байгаа гар утасны энэ сошиал сүлжээний платформ болгоод байна. Facebook, Instagram-ыг хүртэл нэг харчхад гэмгүүлэх юуг дагж ийн, хаанаас үлгэр дүүрэл авж ийн те. Ямар богино рилсүүдийг одоо энэ дээр одоо лайк, шеэр хийж ийн те. Харах л ёстой баг. Нөгөө талдаа бас ахуйн хэрэглээний одоо савн богноос ахуулаад одоо цавуу тосч байдаг юм уу те. За нөгөөд одоо газ гээл те. Бензин түшгэлүүд айхтар байна шүү дээ те. Одоо энийг бас ер нь харж хат гэмгүүл болоо гэж бодож байна. Уриалга гэдээ бас ойлгосоо гэж бодож байна. Тэгээд одоо бид нар нэг хар тамиг сэтгэс нөлөөлөх гэхлээр л хуучин нэг уламжилт юм аа бодоод байдаг. Гэтэл ч одоо төлөв байдал одоо тэр хими чин чанар нь шал өөр болчихсон. Одоо би чинь одоо 10 жилдээ өөрийгөө хим бидтэй гайгүй байдаг гэж бодсон чи одоо баг миний мэдхгүй тийм бодисууд нийлэгсэн синтетик зүйлүүд одоо гараад ирсэн байх жишээ нь. За тэгэхээр ингэ хэдүүлээ. Цаг болсон. Тэгэхээр хилцүүлгээ хэдүүлээ нэг төгсгөөд та бүхэн бас яг нэг ажил хэрэгч байдлаар нэг гарц гаргалгаа гэхүү дүгнэлтээ хийгээд өнөөдрийн хилцүүлгээ дуусгах гэж бодож байна. Тэгээд түрүүн хилцүүлэг эндээс эхэлсэн учраас одоо дүгнэлтээ энэ хэсгээс явчих гэж бодож байна тийм ээ. За тэг нэг нэгээр явчих те. Сэтгэл зүйч Алтан Гэрэл.
ямар ч сан өнөөдөр урьж оролцсон баярлалаа. Тэгээд энэ бол мэдээж нөгөө альч цаг үед байсан ийм асуудал одоо өнөөдөр ингээ гараад ирж байгаа биш. Тэгэхээр яг энэ асуудлыг бол нэг дор бүрнээ л авч хэлцээл дор айл үрхэдэн төвшөнд те улс орны төвшөнд ч гэсэн авч хэлцээд энэ дээр бол анхаарах цаг бол угаасаа болцсон байгааг бол нийгэм даяараа бол ингээ ойлгогдсон. Тэгэхээр бид бол түрүүний ярьсан дундаас бол угаасаа бүгдээрээ хэлжсэн хамгийн гол асуудал бол ингээд гэр бүлийн хүмүүжлийн ийм асуудал байгаа. Энэ дээр нэг ийм туршилт байдیں۔ Одоо ингээ харахнууд дээр хэсэг туршилт байдаг байхгүй яадаг вэ гэхээр тухайн харахнуудад бүх боломжийн одоо амьдрах орчин, хоолн бүх юмны элбэг хангалуун байлгаад ус нь болохоор нэг нь хар тамхитай ус нөгөөт нь болохоор цэвэр ус байсан чинь тэр харахнууд бүх боломж нь нээлттэй элбэг хангалуун байгаа харахнууд бол хар тамхитай усыг нь бол уугаадсан. Дараагийн нөхцөлд яасан гэхээр амьдрах орчин хүнд хоол хүнс бас ингээ хоорондоо тэмцэлж олох хэрэгтэй ийм нөхцөлийг бүрдүүлж өгөөд бас яг муу адилхан хар тамхитай ус болон энгийн ус тавиад үзэхдээ бол тэр харахнууд бол энгийн ус аваж ирсэн. Ийм асуудал гарч ирсэн. Тэгэхээр энэ зүйл чи өөрөө хувийн нөгөө амьдралын тэнцлийн ийм асуудал. Тэгэхээр бид нар бол хүүхдүүдээ дараа хойч үе бол хүмүүжүүлэхдээ ямарваа нэг юм тэнцэлтэй ядчил тэнцэлүүлэхин тулд нөгөө спорт урлагаар хичээлдэг тий шийдвэр гаргацдаг ерөөсөө бие даагаад ажил хөдөлмөр эрхэлждэг ийм төвшөнд л цааш нь хөгжүүлж гаргаж ирэхгүй бол энэ асуудал угаасаа эцэж тийм дуусгааргүй ийм зүйл болцсон байгаа даа. Тэгэхээр мэдээж өөрийн байгууллагуудсан хомж байгаа хэлбэр болохоос эцэж дуусахгүй. Тэгэхээр энэ зүйлдээ маш сайн анхаарасаа л гэж хүсэж байна. Ахлах байцаагч Дашним. За энэ төрлийн хэрэг зөрчил илрүүлээд ингээд үзэхэд дийлэнх хувь нь дайвраар одоо бусдад дайвар байдлаар өгөөд явуулсан юм хэрэг зөрчлүүд байдаг л та. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй ер нь тэмцэхэд зөвхөн төрийн байгууллагуудад ингээд найдаад үлдээгээд авах биш. Ерөнхийдөө манай улсын иргэн бүрийн л оролцоо шаардлагатай чухал юм байгаа. Тэгэхээр нэг байгууллагад юм уу одоо цагдаа тагнуул гайл гэдэг юм уу ингэж хин нэгэнд хамаатуулж хариалтай байдлаар биш иргэн бүрийн оролцоо чухал хүн бүр дор бүрнээ бас энэ төрлийн хэрэг зөрчилд холбогдохгүй байх энэс урьдчилан сэргийлэх чиглэлээр бас анхаарч явах хэрэгтэй болов гэж бодож байна. За баярлалаа. Төвийн зохицуулагч Төмөн Дэмбэрл. За тэгэхээр ер нь бол энэ салбар хоорондын уялдаа холбоог зохицуулсан тийм оновчтой бодлого хэрэгтэй. Ганцхан цагдаагийн байгууллага хар тамхитай тэмцдэг гэдэг ойлголт бол байж болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр энэ харилцааг зохицуулсан хуулийн орчин хэрэгтэй. Тэгээ энэ хуулийн шинжилсэн одоо найруулгаар энэ бүгдийг зохицуулахыг хичээж байгаа. Гэхдээ цаашдаа ч энэ хар тамхины асуудал аль ч нийгэмд байх үзэгдэл хумж хяналтанд байлгах чухал болохоос хойштойч байна. Аль ч улс альс нийгэмд байгаа. Тэр бид нар энэ салбар хоорондын уялдааг зохицуулсан юм тогтолцоо бүрдүүлэхэд эмчилдэг асуудлыг ганцхан эрүүл мэндийн сайд хийдэг гэж ойлгож болохгүй шүү дээ. Энд нийгмийн хамгаалал, боловсрал чи өргөн хүрээтэй ойлголт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ одоо түрүү ярьж дээ иргэд эцэг их асраа хамгаалагч төрийн олон нийтийн байгууллагын тэгш оролцоонд тулгуурласан тийм тогтолцоо бид нар бүрдүүлж энийг хяналтанд байлгах юм учиртай гэж бодож байна. За баярлалаа. Дасгийн дарга Эрхэс Баатар. За бүгд өнөөдөр ингээд хууль бус эргэлтийн талаар бас тодорхой хэмжээнд ярьлаа. Би бас эмчилгээнд дээр онцлог хэлчихье гэж бодлоо. Эцэг эхчүүд бас хэрэгтэй байх. Одоо манай хүүхд ингээд мансууруулах бодисонд донцсон одоо энэ бол хэрэгэлдэг болсон бид нар одоо дийлхэ болсон ч гэдэг юм уу те ингээд тухайн хүнийг одоо ингээд хаях одоо нийгмээс тусгаарлах юм асуудал бас ажиглагддаг. Тэгэхээр тийм бол асуудал одоо аливаа нэг хүнд байгаа бол бити тэгээрээ одоо энэ төрийн бус байгууллагуудын энэ эмнэлгүүд ингээд бас үүсч хөгжиж байна. Тухайн хүмүүсийг бас эмчлэхтэй нийгэмшүүлэх, тусламж үйлчлэгээ үзүүлэх талын энэ үйл ажиллагаанууд ингээд явж байна. За энэ дээр хуулийн төслөөр ч гэсэн ингээд явж байгаа. Тэгэхээр энэ мансууруулах бодис хэрэгэлсэн хүнийг нөгөө идэгдэггүй энэ төр гэсэн ойлголт бас буруу дашаа идэхгүй юм гэж байхгүй яг тодорхой хугацаанд хөрөн мөнгө шаардлагатай байдаг учраас тэгэхээр хэрвээ таны ийм асуудал танаа гэр бүлд байгаа бол холбогдох энэ эрүүл мэндийн байгууллага за манай байгууллага ч гэсэн хандаж тусламж үйлчлэгийг авч дахин одоо тэр асуудал улам хүндрэхгүй өөр хүнд тэр асуудлыг халдаахгүй байхаас бүгдээр хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авъя. Хэрэглэгчийн одоо хууль бусаар хэрэгэлдэг хүний тоо гэдүүл нэмэхгүй байх тийм ээ. Энэ асуудал дээр хамтарч ажиллая гэсэн орайлгыг хэлээд. За баярлалаа. Ахлах шинжээч амглаа. За хууль эрх зүйн орчныг одоо тодорхой болгож тий оновчтой зохицуулалттай болгохоос гадна Монгол улсын иргэн бүр одоо өөрийн оролцоо, иргэн бүрийн оролцоо чухлаа. Эрүүл Монгол хүн гэдэг
нэг хүн ч эрүүл нэг Монгол хүн энэ одоо үйл урьдчилан сэргийлэх ажиллагаанд хар тамхитай тэмцэх ажиллагаанд бол хувь нэмрээ оруулнаа. Эрүүл Монгол хүн гэдэг ямар хүн юм бэ? Бие бэлдрийн хувьд те эрүүл мэндийн хувьд бол эрүүл дээр нь зан үйлийн хувьд зөв сонголт хийдэг хүнийг эрүүл хүн гэж ойлгодог гэж. Тэгэхэд манай улсад хэвшсэн ойлголт ерөөсөө бие бэлтрийн эрүүл мэндээр л ойлгож явж хэвшсэн байх шүү дээ. Тэгэхээр яах нь ерөөсөө уулд суураар нь одоо ингэж авч үзэхийн тулд анхаарч ажиллахын тулд ерөөсөө эрүүл Монгол хүн гэдэг ойлголтыг л одоо нийгэмд төлөвшүүлэх хэрэгтэй болчиход байна л да. Ерөөсөө бид нар өөрсдөө хүртэл анхаарах ёстой тий. Буруу зүйл хийчихгүй юмсан тий. Гэх мэтлэн одоо тэгжээж л энэ асуудалтай ер нь нилээдгүй одоо шийдвэрлэхэд одоо юутай түлхэц олно л гэж хэлж байна. За баярлалаа. Тэгээд би бас дүгнэлтээ хийчээ те. Та бас түнхэлтэй хэлсэн юм чинь. Тэгээд би ингэж ойлголоо өнөөдрийн хэлэлцүүлгээ ингээ харжаа суухад ямар ч байсан засгийн газраас энэ хар тамхитай тэмцэх газрын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд одоо энэ албан хаагчдын тоог нэмэгдүүлэх учиртай. Тэрний тоног төхөөрөмжийг бас үн харилцахгүй бас те олж ирэх ёстой. За одооч нөгөө нэг техник технологи биотехнологич гэдэг юм одоо хиймэл оюухан хөгжчихэд байна шүү. Тэгэхээр энэ бас сүүлийн ололт амжилтыг бас ингээд цагдаагаас гадна гайлтай тагнууч гэсэн бас өөрөмшүүлээд энэ одоо муухай хар зүйлийн эсрэг бас тэмцэхэд бас оролцох болов гэж найдаж байна. За нөгөө талдаас нөгөө бид нар ярьсан бага хэмжээний одоо яг ийм хар тамхи уулын синтетик төрлийн бодисыг бид нар хурааж авч илрүүлж байгаа боловч яг одоо цаад эзнэ гэдэг шигтэй хин нийлүүлээд байна. Яа хин оруулж ирээд байна те. Энэ том бүлэглийг бас илрүүлэх түрүүн бас та дурдналаа Интерполын бас улаан болон нөхдүүдийг бас зарласан байгаа. Энэ төрлөөс яаж шийдэгдэж идэлж байгаа Монгол улс иргэдэг ч гэсэн гадаад улс орнд бас байдаг юм байлээ те. Бас шийдэгдэх болов гэж бодож байна. За нөгөө талдаа нөгөө нэг энэ 5000 гаруй га талбайд ч гэсэн бас те өөр бусад одоо энэ үр тариа болон жимс хүмүүс ингэж тариалах төр засгийн зүгээс бас дэмжих тийм ээ. Өөрөөр хэлбэл бас яг энэ нөгөө тийм ургамал тарьдаг газрыг одоо цэвэрлээд тийм ээ ингэж одоо бас энэ тариал эргэлж ашигтай болгож байгаа хүмүүсээс төр засаас дэмжих бас юм бодлого бас гарч ирээсэй гэж хүсэж байна. За нөгөө талдаа энэ алтан гэрэл эмчийн хэлдгээр бас одоо зөвхөн бас 20 цагтаасаа гадна одоо нөгөө эмчлэгтэй засахад одоос ямар одоос энэ хөрөө мөнгө гараад байна шүү дээ. Боловсон хүчин болов хөрөө мөнгө дид бүтцтэй хаана одоос эмчилгээ тийм бас энэ тал дээр бас шийдэх асуудлууд байдаг юм. Би ч одоо зөвхөн иргэн хүний талаас хараад шүмжлэх гэдэг шүү. Гэтэл яг нөгөө фронтоор нь очихоор энэ чинь асуудал бас байна. Явж нөгөө зоосон дөр л очт юм байна. Мөнгө төргөл байдаг юм байна. Тэгэхээр энийг бас хэдүүлээ шийдэхин тулд бас дуу хоолойгоо хөрөх болов гэж найдаж байна. Тэгээ эцэст нь мэдээж энэ хүүхэд сургууль одоо энэ боловсролын орчинд ч гэсэн бас яаж өссөн сэргийлэх үү тийм ээ. Энэ зөвхөн багц сургууль өмүүлэгчийн эрх үүрэг биш. Бас эцэг их бидний те нийгмийн одоо бүх салбарын бас хүчин оролцоо байгаа шүү. Тэгээ энэ саяны дурсан зүйлүүдийг бас энэ шинээр одоо найруулж байгаа энэ хуулиндаас оруулаасаа тийм ээ. Одоос хуулиар иргэн харах цаг болсон байна. Энэ чинь 20 гаруй жил гэдэг бол хүнээр ирэх юм бол энэ чинь бараг насан туршид ихтер хүүхд авах хэмжээний хугацаа өнгөрсөн байна шүү. Тэгэхээр хэдүүлээс энэ дээрээс анхаарал хандуулъя гэж байгаамаа. Тэгээд жил болгоны 6 дугаар сарын 26-ны өдөр энэ нэгдсэн улсны байгууллагаас энэ хар тамхи мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдрөөр тэмдэглэдэг болоод энэ чинь 30 гаруй жил болсон юм билээ шүү дээ. 1980-ад оны сүүлээс ахуулан 87 оноос хойш тэмдэглэдэг болсон юм билээ. Тэгээд энэ 2026 оны 6 дугаар сарын 27-ныг бас та бид 6 те монголчууд нийтээр бас энэ ололт амжилттайгаар шинжилгээ технологи ололт амжилтыг бас ингээд гартаа хатгсан хүүхүүд залуучуудаа энэ муухай хар зүйлээс цагаан тахлаасаас хол байх тал дээр нэлээд үр дүнтэй бас өдрийг ухтна гэж ойг ухтна гэж найдаж байгаа шүү. Тэгээд та тавгаас хүрэлцэн ирсэн талархлаа илэрхийлье. Тэгээд дараа бас энэ сэдвүүдээр сэдвүүлээ хамтарч ажиллажээ тийм ээ.